За шинэ дугаар. Энэ дугаар нь маш онцлогтой дугаар байгаа. Анх удаа хоёулаа ярилцлагын дугаар орох гэж байна. Далд ухамсартай холбогдсон зүүн бэлэг нь хөгжсөн. За ийм хүмүүстэй цаашдаа ярилцлагын ийм дугааруудыг сард доотлон нэг дугаар оруулаад явахыг хичээх болно. Видеогоор юм уу, войсоор ингээд ороод явах байгаа. За өнөөдрийн дугаарын агуулга гэх юм бол одоо манай подкастын хамгийн их хандлттай, хамгийн их үзэлттэй, эрэлттэй дугаарууд болох далд ухамсартайгаа холбогдъё 6 цуврал дугаар байдаг. Тэр цувралын маань 2-оос 5 дахь дугаар буюу 6-гийн 4 дугаар нь бол бүгд өөрийгөө таних, өөрийнхөө сүнсний зорилгыг олох, хүүхэд насны шарах, сэтгэлийн ямар нэгэн шарах зовнил байна уу? Тэрийг олох, өөрийгөө таньсны дагуу өөрийнхөө зорилгыг тодорхойлоод тэр зорилготой хэрхэн хүрэх үү гэдэг агуулга байдаг. Тэр дугааруудыг сонсоод яг уг нь бол ингээд асуулттай өөрөө ингээд бичээд ингэж явах ёстой. Гэхдээ яг тэгж явсан хүмүүс хэр их байгаа юм. Тим их биш байж магадгүй. Тэгвэл яг бидний тэр бичих, өөрийгөө тодорхойлох тэр ажлыг маань хөнгөвчлөөд өөрийгөө танихан хөтөж дэвтэр гээд тэр дугааруудын асуултуудыг илүү дэлгэрүүлсэн ажиллахад хялбар тэгээд маш хөөрхөн юм гоё зурагтай ийм дэвтрийг гаргасан бүсгүйтэй ярилцах болно. Магадгүй далд ертөнцид бидний илгээсэн хүсэлтийн дагуу энэ бүсгүй маань энэ дэвтрийг гаргасан ч байж магадгүй. Нэг тийм мэдрэмж төрсөн. За тэгээд гэрэл сайхан бүсгүйтэйгээ өнөөдөр бол ярилцах болно. Тэгээд зөвхөн энэ дэвтрийн талаар биш, тухайн бүсгүй яагаад энэ дэвтрийг гаргах болсон те. Тэгээд бидний яг өмнөх хэдэн дугааруудтай яг холбогдоод байгаа байхгүй юу? Өмнөх дугааруудаар бид нар бясалгал гэдэг маань бол төвлөрөл юм байна. За зөв зүйлдээ төвлөрөх, дуртай зүйлдээ төвлөрөх гэдэг маань бидний сэтгэл санаа болоод амьдралын чанарыг дээшлүүлдэг юм байна. Эсвэргээрээ дургүй зүйлдээ хүн төвлөрөхөөр амьдралын чанар, сэтгэл зүй уналтанд орох магадaltaй юм байна гэдэг талаар ярьсан байгаа. Тэгэх юм бол яг тэрнийг одоо амьдрал дээрээ туулсан бүсгүй байгаа. Маш сонирхолтой амьдралын түүхтэй. Уг нь бол эдийн засагчаар төгссөн, эдийн засагчаараа бол олон жил ажилласан юм бүсгүй. Тэгээд одоо энэ дэвтрийг би ингээ харангууд магадгүй сэтгэл зүйчээр төгссөн, сэтгэл зүйн талаар судалдаг, эсвэл зүн мэдрэмж, зүн бэлэг нь маш сайн хөгжсөн. Магадгүй улаач байж болохоор ч юм уу те. Одоо далд ертөнцөөс энэ мэдээллээ аваад энэ дэвтрийг бүтээсэн ч юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь жирийн л нэг эдийн засагч бүсгүй байж таарсан. Тэгээд яаж яваад энэ дэвтрийг гаргасан бол эсвэл гадаадад ийм дэвтрүүд байдаг болоод ингээд орчуулад ингээд гаргацсан чинь болов уу гэж бодох шиг тий. Тэгээд эдийн засагч гэрэл сайхан гэдэг энэ бүсгүй маань яагаад энэ дэвтрийг хийх, гаргах босон талаар нь асууж яриагаа эхлүүлье. За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь сонсох өдрийн мэндийг хүргэе. За тэгээд гэрэл сайхан гэдэг би Моси эдийн засгийг даатгалын эдийн засаг мэргэжилтээр төгссөн ерөнхийдөө санхүү чиглэлийн мэргэжилттэй хүн байгаа. Дэвтрийн хувьд бол орчуулж одоо энэ тэндээс авсан юм байхгүй л да, яг өөрөө сууж агаад яг бүр санааг нь бол нэг одоо онгодоос ихтэй. Тэгээд яг яагаад энэ дэвтэр гарах болсон бэ гэдгээ ярихын тулд бүр нөгөө эхлэл рүүгээ л очих болж байна. Энд бол нэг юм заавал дурдах хэрэгтэй болох нь би бол ингээд улаач хүн байгаа. Тэгээд улаач гэдгээ дурдахгүйгээр ингээд ярьж болохгүй байгаа учраас ер нь бол шинэхэн босоод удаагүй одоо нэлэх улаач гэдэгтэй ер нь бол нэг жил гарan болж байгаа юм улаач хүн байгаа. Улаач болсон гэхээр өөрөө тийм зүүн бэлэгтэй юм мэдэрдэг те, эсвэл энэ талаар сонирхдаг байсан уу гэж асуух гэдэг. Улаач болж төрсэн хүмүүс чинь нэг жоохон мэдрэмж өндөртэй хүмүүс байдаг юм шиг л санагддгийн. Чамд хэр юу вэ? Ийм мэдрэмжтэй зүүн бэлэгтэй байсан байх. Одоо улаач болохоос өмнө гэх юм уу? За яг тэр тал дээр бол би улаачлахаас өмнө би ч нөгөө 90-ад оны хүүхэд тэгэл яг нөгөө ардчлал гэдгээр хүмүүжсэндээ хүн нэг л амьдрнод юу гэдэг шашин шүтлэг юу ч байхгүй
Тэгэл шинжлэх ухаан гэл нэг одоо нэг залуучдын нэг тийм хэм маяг байдаг да. Яг л тийм юугаар гадагшаа явж сургуульд сурыг гэлөө. Тий. Тэгэл яг л тэрүүгээр чинь өсөөд хүмүүжээд тэгж явж байгаад гэр бүлтэй боллоо. Мэргэжлэрээ бол яг ажиллаагүй. Гэхдээ нэг бизнесийн салбарт ажил хийх гэж үзэл. Тэгэл хүүхдтэй бол гэртээ суугаал ч юм уу. Ингэж явж байгаад нэг тэр үед болохоор яалтчгүй ингээд би ингээд мөнгө олоод ч юм уу ажил хийгээд амжилт гаргаад тэндээс ингээд нөгөө сэтгэлийн таашаал юус автгүйсэн байхгүй юу. Ингээд байж байгаа л амар их ингэж амьдрахаас залхуу өрх мэдрэмж төрдөг. Ингээд зүг зүгээр байжгаад гинт ингээд тэр мэдрэмж амар хурц ороод ирдэг. Тэгэл нэг 5-10 минут үргэлжилчих зүгээр болчдөг ч юм уу. Тэр нь ингээд айгүй хэцүү мэдрэмж. Тэгээд нөгөө гэр бүлд жоохон асуудалтай ингээд одоо ажил амьдралаасаа нөгөө кайф гэдэг юм авахгүй болохоор ингээд утга учиргүй санагдал нэг юм хайгаалдаг, утга учираа хайгаалдаг. Тэгэнгүүт тэр чинь ингээд удаад яг ингээд ярихад зүгээр нэг хайгаалсан юм шиг сонсогчоолооч ингээд нөгөө туулахад бол ингээд нэлийн хүнд төрлийн хүнд хэлбэрийн депресстэй л яваад байгаа байхгүй. Тэрийг гаргаж хэлэхгүй ээж аавтайгаа ярихгүй ээж аваагаа санаа зовчихно гэл эсвэл найз нөхдөдгүйч болцсон нөгөө хүүхд гарахаар тэгдэж штэ гэртээ суугаал нийгэмшлээс холдоол ингээл тэгэл гэр бүл асуудалтай нэг тиймэрхүү байгаал тэгэл амар сэтгэл готролтой. Тэгээ би бүр ингээд сүүлийн одоо улаач болохоос өмнөх сүүлийн 5-6 жил зүгээр ингээд өөхөх юмсан гэдэг бодол ингээд цогсоо зайгүй төрдөг байсан. Тэгээ би бүр ингээд ойрхон гэрээсэл бичдэг байсан. Бүр тийм хүн хэлбэрийнх байсан байхгүй миний готрол. Тэгээд нөгөө тэрийг эмч эдэр яг үзүүлэх үгүй тэгээ тэр чинь би сэтгэл готролд ороод байна гэж мэдэхгүй яваад байгаа байхгүй. Зүгээр ингээд готраал тэгэл ягаад амьдрах ямар сонирхолгүй тэгэл ингээд бушуухан шиг өгчих юмсан. Одоо ингээд байр машинтай л болох гэж амьдрд юм бол би надад байр байна, машин байна. Тэгээд одоо тэг яах хэрэгтэй юм ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү байдалтай. Тэгэл ямар ч гэсэн нөгөө үр хүүхэдтэй аав ээж маань амьд байгаа болохоор яг нөгөө өгчий гэж бодохгүй шүү дээ. Хүн чинь хариуцлагатай уягдаад байгаад байна. А тэгсэр нь ингээд за хурдхан энэ ингээд дуусчаасаа гэдэг байдалтай л ер нь амьдраад идэгсэн байхгүй. Тэгэл юу ч ингээд яг ингээд хүүхдүүд мэдээж хөөрхөн тэр ч удаа хайр дүрэн гэр бүл гоё те ажил дээр амжилт гарах гоё ирнээсээ тэр мэдрэмж нь ингээд одоо байнга тогтмол байдгүй гэх юм уу. Тогтмол төрөөд байгаа нь болохоор ингээд амьдрахаас залхаад бушуухан дуусчаасаа энд надад хийх юм алга гэдэг л мэдрэмж ингээд нүдэд идэгсэн байхгүй намайг бүр яг нүддэгс. Тэгэл би зүгээр энд нэг энэ хідэн хүмүүс туслахгаал хүүхдүүдтэй өсөх гээд амьдраад байгаа юм шиг. Тэгээд за бусдаар бол би энд байх баг хэрэггүй ухааны л юм боддог. Тэгээ ингэж удаан явчаа. Тэгээ хамгийн анх нэг 2019 онд ковидын үеэр нөгөө Зөвүү тав гэд подкастыг анх олж сонсоод анх бол онгод ирж ийн гэж мэдээгүй л дээ. Тэгэл хөө ямар ухаантай хүн бэ гэл эн чи бүр шал өөр өнцгөөс яриад байна гэл ингээд тухайн үед амар алмаарч гайхширч хүлээж авч байсан. Тэгэл өдөр шөнөгүй нэвт ороод гаргасан ном судар бүгдийг авч уншаал ингээл нэг хэсэг бол Зөвүү тавгаар амьсгалаа. Тэгэл төрөмөр одоо улс төрийн тогтолцоо судлаад ерөөхдөө ингээд сонирхол болоод үзэл бодол ингээд харах өнцөг бол бүр ингээд баг 360 эргэжиж байгаа байхгүй шал өөр болоо. Тэгээд нөгөө нэг ардчлалын одоо 90-ад оны хүмүүжил үзэл бодлоо ингээд бүгдийг гээгээд за тэгээ хуучин найз нөхдөдөө нөгөө таарахгүй болохоор муудалцаад ингээд бол жоохон ингээд өөрчлөгдөж байгаа юм. За өмнө нь болохоор бас подкаст янз бүрийн ютубер юм сонсдог байсан баг тий. Яг Зөвүү тав сонсч эхлэхээс өмнө бол нэг сонсдог байгаагүй. Тэгээд яаж яваад Зөвүү тавыг сонсч? Зөвүү тав яг нөгөө нэг ковид үеэр карантинтай тэгэл би ч нөгөө гутралтай хүн чинь ингээд нэг бодол биелдэггүй яг тэгж нэг хайжсэн байхгүй фэйсбүүкээр. Тэгсэн чинь яг нэг Зөвүү тавын нэг бодлоо зэгцлэх нь юу ч лээ нэрийн сайн санддаг нэг тийм подкаст гараад ирэнгүүт нь зүгээр л ингээд нөгөө мотивашн өгдөг сэтгэл зүйтэй холбоотой юм хайсан байж тээ. Одоо тэр мэдрэгдээд байгаа тэр амьдралаас уйдаад байгаа ч юм шиг тэр нэг тийм явчмаар санагдаад байгаа тэр сэтгэл зүгээ засах талын юм хайсан гэсэн үг. Ер нь бол ингээ яг гутраад байгаагаа
Мэдж байгаа. тий хариу үйлдэл үзүүлэх гээд хичээгээд идэг байсан байхгүй юу. Байнга юм хайгаал одоо ингээл secret сонирх нь одоо юу ütэг чинь бас нэг жоохон тийм юм гарцаа хайгаад байж хайгаад идэг. Тийм амархан хүчмээргүй л шүү дээ. Тийм тэгээд ингээд нэг л юм хайгаал гэхдээ яг ингээд нэг санаанд таарч өгөхгүй ингээд нэг хэсэг жоохон сонирхож явж байгаа хайчдаг ч юм уу нэг тэгээд идэг гэсэн. Ерөн бол өмнө нь сонсч ирсэн юмнаас чинь зөвхөн тавуугийн тэр онгодын яриа илүү өөрийн чинь татсан өөрт чинь илүү ойрхон тусаад байсан юм тий. Тэр болохоор надад болохоор ингээд огт өмнө сонсож байгаа юм шиг санагдсан. Юм шал өөр өнцгөөс хараад ирээд байгаа юм шиг. Ингээд байгаа өнцөг гэрнээ бид нэр тэр өнцгийг огт олж харддаггүй юмыг тэр талаас нь харж ирэнгүүт би ингээд ямар сони ингээд яг алмаар байдсан байхгүй юу. Тэгээ нэг онгодыг шивтгэхгүй. Ямар амар ухаантай юм бэ гэж сонсон. Тэгээ нэг 2 подкаст энэ төр сонсч онгод яриад байгаа юм байна гэж ойлгонгуудаа бүгд ийм онгод байдаг юм бахтаа гэж бодоол тэгээд за тэгэл онгод жийсэн хүнд хэрэгтэй юм ярьж байгаа юм чинь суултгаар л. Зарим нь бол нөгөө онгодыг бодохдоо за ихэнх нь штэ бид нар би ч гэсэн тэгж боддог гэсэн чинь одоо ингээд амар хэцүү дээр үеүүгээр яриад баг юунч ойлгохгүй те. Тэгэнгүүт тэр төвшэн заавал орчуулж өгөх хэрэгтэй юм шиг сэтгэгээд би бас яг тэр зүг тавыг гайхчихсан шууд ингээл бидний одоогийн зүгээр ярьж байгаа үгийг ашиглаад ойлгомжтой тий баг англи үг дунд нь ашиглаад ярихаар нь ингэдэм бахтаа гэд тэгтээ тэр хин ярьж байгаа надаа бас хамаагүй санагдсан л та онгодын дүр жүжиглээд хүн ярина уу яана уу зүгээр амжсэн нэлээд л бас ухаалаг санагдсан байж болох юм уу тий тэмцэнэс чи хүн авах юм авахар тий бусад хүмүүсийн яриаггүй сэдвийн дагуу өнцгөр ярихаар ч бас хүн одоо энэ тэндээс хэрэгтэй юм ин авах бол тэнд бас нэлээ хэрэгтэй юм онцгой юм байгаад байсан тий. Тэгэхээр надтай бас ойролцоол мэдэрсэн юм байна. Тий. Ер нь бол ингээд би бол амар нээлттэй үлээж авсан. Тэгээд эргэн тойрных руугаа жоох ингээд шахаад тэр нөгөө хүмүүс ингээд ерөөсөө начиг хүлээж авахгүй шахаад эхлээд жоохон гайхсан л та ингээд эн чинь ингээ хинт сонссон амар ухаантай мэрэгдэх тэдэр яагаад ингээд ерөөсөө ойшоохгүй байгаа юм болч гэдэг юм уу тэгж яажаа тэгээ сүүл рүү өдр чинь тэгээд нөгөө сонсох хүмүүс нь сонсдог ч юм уу мэдгүй ямар ч юм тэрийг бол ингээд тулгаад авах шаардлагагүй байна л гэж боддог болсон. Тийм сонсох ёстой хүмүүс нь бол сонсч байгаа байхгүй юу? Цаанаасаа тэр юу гэх юмдээ одоо бид нарт чинь нэг тийм харсан даасан тэнгэр сахиусан тэнгэр мэнгэр гэл нэг ярьдаг шүү дээ төрөлтөө нэг хэдэн сахиусан тэнгэртэй хүн төрдөг мөрдөг барууныхан ч ярьд юм байлаа. Нэг 4 5 ч юм уу мэдгүй янз янз л юм шиг байна. Тэгэнгүүт нөгөө хүн маань тэр сахиусан тэнгэрийнхээ дэмжлэгийг авахгүйгээр одоо хитрхи буруу тийш яваад ах юм бол сахиусан тэнгэрүүд нь яваад өгчдөг. Одоо монголчууд болохоор нөгөө тэнгэр нь хайсан гэж яриад байдаг тий. Заяан хайсан гэд нэг тийм юм болтой юм шиг байгаа. Тэгэхээр тэд нар маань ингээд бид нарыг чиглүүлээ тий. Тухайн хүнд ямар мэдээлэл хэрэгтэй байна. Яг тэрэн лөө нууг нь чиглүүлдэг юм шиг байна. Тий яг тухайн үедээ анзаараагүй болохоос одоо ингээ эргээд харахад угаасаа л дандаа л ингээ чиглүүлэл явж исэн л юм шиг санагддаг л та. Сонирхлын татна гэдэг чинь тэр чинь яг ингээ чиглүүлэг явдаг л юм шиг надад санагдтыг. Одоо тэрийг нөгөө хайх төвшөнд хүртэл магадгүй чамааг сэтгэлээ чинь ингэж доош унаасан байх бас боломжтой ш тий. Зовлонгоос бас хүн юм ингээ олж авдаг сурдаг ш тий. Тэгээ би чинь нөгөө анх улаач болохоос сонсчод ерөнхийдөө бол нөгөө хүмүүс чинь ингээ бөө болно гэхэр зүгтдэг байтал чи би бол ингээ баг баярлаад хүлээж авч байгаа байхгүй. За одоо л би нөгөө хайгаад байдаг нөгөө хоосоо өргөддөг орон зай маань нөхөгдөх нь гэл ингээ баг яараал тэгэл босчихсон байхгүй. Тэгээ босох бол надад бол айгу тийм хэцүү байгаагүй. Босоход хүмүүс чинь ингээ нөгөө сайн бие мие суулгахгүй ингээл гүйлгүүлж хараалгаал ингээл айгу зов зүдэрдэг бас зарим хүмүүс байдаг штэ. Би болохоор тэрийг яагаад ч би ингээд сайн суулж чадна гэдгийг ингээд мэдчихсэн. Тэгэл айгу хурдан болсон байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд ч гэсэн те за ийм юм байд юм байна гэж мэдсэн. Тэгээд сонсцсон ерөөхдөө гадралж байгаа учраас хурдан хүлээж авч байгаа юм шүү. Хүлээж авах дараа амархан ч гэх юм уу? Одоо мэдгүй би бол угаасаа нөгөө жоохон онцлог нь тийм юм баггүй жоохон мэдрэмтгий жоохон имзэг тэгэл амар юм уран төсөөл уран сэтгэм цайтай миний төсөөл бол ингээ байнга хөөрж идэг тэгээд тэрэндээ жоохон ингээ автаад бодтой талаасаа жоохон тасарч гад байдаг тэгэл нэг тиймэрхүү онцлогтой хүн баггүй гэхдээ бүр амар бэлхий мэлмээ нэгцэн хүн биш л дээ зүгээр нэг тиймэрхүү онцлогтой зүгээр л хувь хүнийх нь онцлог тэгээд
Тэгээд мэдгүй нэг л чадах юм шиг санагдал тэгэл айгу амархан буулгаад авсан. Тэгсэн чинь тэгээд ер нь бол ингээ би ингээ бүх юм сайхан боллоо гэж бодсон чинь бүх юм хэлдэг байхгүй юу? Тэгээд жинхэнэ сургалт нь эхэлсэн. Сургалт нь гэх юм одоо тэрийг юу гэх юм. За ямар ч сан төгсгөлт нь нэгдэг юм л дээ. Тэгээд буулгаж авчаад би чинь нэг хэсэг хугацааны дараа нэг 7-7 хоногийн дотор нэг хоёр хувцас өмсөөгүй хэц мэцээ дэлдээгүй яг ингээ сайхан өөрөөрөө байж хахад хаа ингээ өөрөө мэдлэхөө онгодоо ингээ бууцсан байгаа юм шиг үг мөглчихэд байсан байхгүй юу. Тэгээд өөрөө ингээ гайхаад энэ одоо бараг хөөрцөн юм те онгод өөрөө бараг ингээ онгод чигээ ярьж ин мэрж ин гэл өөрийгөө шоолмол ороод ийн үгүй те арай л бас хитрээд байгаа юм шиг гэл бараг өөрийгөө ингээ шоолоод байдагс. Тэгсэн чинь яалтчгүй л ингээд яриа орж ирээд болдгоо. За тэгээд нөгөөтгтөө ингээд яриулаад үзэхээр манай онгод ингээд хуйглаад буусан хуйглаагүй ярьсан хоёр ямар ч ялгаагүй ярьдаг боллоо. За тэгэхээр нөгөөтг чинь мэдхгүй юм чинь манай багш болохоор намайг зөвхөн ингээд нөгөө замжилж өгнө гэсэн тохиротой байсан ингээд байнга зууралдахгүй гэдгийг анханасаа хэлсэн байхгүй. Тэгээ би нөгөө асуух ч юм байхгүй. Тэгэл ярьж болоод харна одоо болдгийм болов гэл яриад байла нөгөөтгтөө. Тэгээд өдөртөө тэгээ би ч нөгөө хүүхдээ хардаг болохоор хажууд нэг хүн амтан байхгүй. Тэгэл хаяада тэр чин тэгээд би нөгөө сонирхоод байгаа болохоор ингээ байнга ярмаар санагдаад байдаг байхгүй. Тэгэл нэг юм чи асуучмаар санагдаад. Тэгээ өөрөө л хүн харахад хоолой нь өөрчлөгдөд ингээ ганцаараа яриа суугаад байгаа шүү дээ. Тэгээд тэгдэг байжгаад ингээ нөгөө багаар ярианых нь хоорондын зайн ойртоод ярих хугацаа нь ингээ уртцаад л яваад исэн юм байл л дээ. Тэгжсэн нэг босноосоо нэг 3 сарын дараа нөгөөтг нь ингээд нөгөө хит ихтээд автаад нөгөө хит удаан ингээд яриад ахаар сүүл рүүгээ нөгөөдгөө болждаг юм билээ. Тэгээд би чинь нөгөө яг нөгөө димэрлэх гэдэг рүүгээ ордог байхгүй юу. Тэгээд ингээд нөгөө амаа жимигээд одоо яриулмааргүй ингээд ингээ амаа жимээсэн ч толгоороо ингээ зогсоо зайгүй өөр хүний бодол ингээ урсаж орж ирээд байдаг ярианууд. Тэгээ тэр чинь ингээд зүгээр ч ярихгүй эхлээд бол ингээд айгүй сайхан гоё сонирхолтой юмнууд ярьдаг байхгүй. Тэгээ тэрийг сонсож явжгаад ингээд хитрхи удажчаар автаад тэгээ ингээд болиулж чадгаа болсон үед яг ингээд одоо жинхэнэ зан нь гарч ирж байгаа юм шиг болж байгаа байхгүй. Тэнгүүт чил надаар ч ёстой нэг онгод олж ингээд шүлгэлгээрээс тэр уран яруу одоо юу гэдэг юм цогцоо зайгүй бүр хэдэн 10 20 30 мөрөөр нь тасралтгүй ингээд дуржигт л шүлгэлээл тэнгүүтэл гинт ингээд нэг чөтгөр ч юм уу тэр юм шиг харааж мараагаал намайг ч одоо ч юм уу тэр цонхоор очиод өсөр гэл тэнгүүч би ингээл амар сонирн болж юм би ч одоо юутэй яриад байсан юм бэ гэл тэгэл ингээл айнгууд чинь дахиад ингээл бүрстэ эсэн шид болгож байгаа байхгүй юу. Тэгээд би чинь 2-3 хоног ингээд гэртээ ингээ ганцаараа балаараад тэгээд манай аав чи ингээд хаяа нэг орж ирнэ. Тэгээд орж ирэхэд би ингээд хүний яриа сонсоод баг ингээ ойлгохгүй болсон. Яа тэгвэл толгой дотор чинь нөгөө миний бодол багтах ямар ч орон зай байхгүй. Хүн юм ярьж байхад ингээд сонсоод тэрийг боловсруулалт хийгээд ойлгох чадвараа бүр ингээ алдсан. Яг нөгөө бүр ингээ delusional гэдэг шүү дээ. Яг тэгж дэмэрж байгаа байхгүй. Тэгэл нэг аавда нэг юм гацаж төвтрэл хэлж байгаа юм л да. Би ингээд буруу юм одоо оруулсан юм шиг байна. Одоо нөгөө хөөрхийн нөгөө босгосон багш магшаа хардаал би одоо ингээд буруу босцсон байна. Одоо тэр тэтсэн байна гэл сандраад дүгнээд байна тий. Тэр нөгөө ярьж байгаа юм чинь өөрөө амар юм зэлтэй амар ингэж хүний оюун ухаанаар амар тоглолдог ингээд бүр нэг айгүй зэвүүн заяа. Тэгээд ингээд нөгөө харын талын сүнснүүд чинь бүр бас амар чадвартай. Тий. Онгодтой зэрэгцэн чадвартай. Тэгээд амар залтай нөхдүүд байдаг гэдэг байгаа шүү дээ. Тий. Харин чи бол тэрийг нөгөө сайнын жорсны ч мэдгүй, муугийн жорсны ч мэдгүй л тий их үедээ нэг хэсэг яасан юм ба штэ. Тэр чин тэгээд надаар өөрөө ингээд 7 хоногт юм уу?
ийм юм болж байгаа юм. Үгүй 3 сар гэсэн тий. Тэнгүүтээ бүр ингээд тэр чинь ингээд надарж ингээд зүгээр наадж байгаа байхгүй. Тэгээ амар зайлтай юм жижигээ өөр юм ингээд нэг жижиг чулуу өөлгөж явж яснаа гинт өөдөөс цохоод авч байгаа юм шиг яг тиймэрхүү юм арга нэртэй байдаг тий. Наадах чинь би бас яг сонсч ирсэн биш үү. Тэгээл ингээд нөгөө 9 шид олгоод нэг ингээд баярлуулаад одоо юу гэдэг чинь техник гинт ингээд хараад ороод ирэнгүүт би ингээд айнштай айнгуут нь тэрэн дээр нь ингээд бүр хүчтэй ингэж орж ирнэ. За нэг тийш дэмэрээ тэгэнгүүт нь би ингээл баахан хүнээр явдаг байхгүй. Би ингээд тэрэнц байна энийг адлаа салгаадах. Гэтэ өөрөө бол тэгж яг хэлж ирж явж чадахгүй юм л да. Ингээд нөгөө яг хүн харахад бол жоохон эвгүй болсон ингээд нэг харцмарц гүйлээдсэн хүний яриа ойлгохгүй тийм болцоо яваад байгаа байхгүй. Өмнө нь ерөөсөө тэгж үддэг хардаг хүнээр барагтаа явж байгаагүй болохоор ерөөс мэддгүү тэгэл нэг фейсбુક мөгөр нэг олонний танил манил хүмүүсээр ингээд ер нь бол нэр бүхий ингээд салбараас нь гэдэг шиг те ер нь гаалаас нь ч юм нэг хүн дээр ингээд очиод уулзахаар яг ингээд тэрнтэй байна гэж юуроос хэлэхгүй. Тэд нар чи ер нь бол тэгэж шууд ингээл одоо 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 4 гэдэг шиг юм хизэж хилтгүүлээс юм байл л да. Тэнгүүд би болохоор тэгэж тим юм хайгаад нэхэд яваад байдаг. Тэнгүүд нөгөөд ч юм болохоор ингээд бүгд л ингээ онгод байх нь байна л гэдэг юм хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд чи ингээд нэг сэвэ гаргамаар. Тэгэл одоо жишээлбэл анхны юун дээр чинь нэг хүн дээр орж уулзгаад үүдэнд нь сууж байгаа л ингээл миний толгой дотор дуудуулаа л байгаа байхгүй. Тэг бид нөгөө нэг тэр чинь олон хоногийн дэмэрэл тэгээд ингээд зогсоо зайгүй ярьцсан. Дээрээс нь олон сарын өмнөх явдал учраас бүр үг үрчлэн санахгүй. Тэгтээ зүгээр ингээ утгын хайлт ярих юм бол ингээл миний толгой дотор одоо ишээ орохоор тэгэндээ тэгээд гэл ингээ зогсоод айгу дуулж байгаа байхгүй. Тэгээд тэнгүүд ингээ эхлээд нөгөө нэг ярьдаг байснаас сүулдэ дуулдаг болчих юм уу? Үгүй яг тэр чинь ингээ өөр. Тийм. Нэг биш байгаа байхгүй. Хоорондоос ялгаатай юм айш аягтай онцлогтой юм юмнууд юу юм бэ те? Тий. Ингээд ээлжлээд байгаа юм байна шүү дээ. Тий, ингээ холилдоод байгаа байхгүй ингээ яриан солигдол гинт ингээл уянгалуулаад яг орж гарч байгаа нь бол чамд бол мэдрэгдэхгүй. Ингээ толгой дотор холилдоод тасралтгүй урсаад байдаг. Шүн яах юм? Шүн унтуулахгүй тэр чинь амар хэцүү. Тий. Амар ядраал бол тэгэл унтчихл байгаа ялгүй бодвол. Тий, яг ихнийх дээр нь гайгүй унтсан тэгээд за тэрийг хойшоо нэр тий. Тэгэл тэр дуулж байгаа нь ингэдэг байхгүй юу. Одоо ороод тэгэндээ чиний бүгжийг аваад тэгэндээ гэх тэгэнгүүт ороод нөгөө хүн юм яриад ингээл наад хүүхдээ ингээ 10 хоног сайхан тусал тариа хэлгээд ингээ сайн амраачаад ирээ ингээ тархитлагооч ингээ дүүрж гинөө маналцж гинөө гэл яг надад байгаа юмнуудыг асууад би тэгэл нэг толгой тохиолч. Тэг би одоо ингээ 10 хоног яаж ингэж байх юм бэ гэдгсэн чинь миний бүгжийг асууснаа. Наа бүгч чи яадаг бүгж ингэснэ надгаа өгч гэснэ аваад яг нөгөө ороход дуулж исэн шиг ингээ хамгаалтыг буцаа өгчдөг. Тэгэл би за энэ ч бас нэг хоосонгүй ямар ч гэсэн би өөрөө солиорог байгаа даа юм хоосонгүй нэг юмтай л яриад байгаа юм байна л гэж ойлголоо. Би өөрөө зохиогоогүй өөр нэг юм байгаа юм байна. Одоо сайн муу нь мэдэхгүй те ямар ч юм юм байна. Тийм тэр нэг юм байна те. Тийм нэг тийм баг зэргийн юм нотлохоонууд бас өгөөд яваад байхгүй. Би өөр юм шүү гэдэг нотлохоо миний мэдхгүй юм мэг хэлнэ. Гэтэ амар стэйж даалдаг харахгүй л те. Зүгээр жижиг сажиг. Тэгээд нэг юм гайгүй болсон юм аа нэг унтаж амраад хоол ундаа сайн идээд гайгүй болдгийн. Тэгээ гайгүй болчихоо. Тэр тусал мусын хийлгээд үү? Тусал л хийлгээгүй. Тэгээд нөгөө хамгийн сүүлд очсон хүн ингэдэг байхгүй. Чамд тэрэн жалга, онгод жалга, юу ч жалга чи зүгээр ингээд 50 бай гэд хэлсэн чинь тэрэнд нь би ингээд баярлаад за одоо тэрэн мэрэн байхгүй бол баг онготгүй байсан ч одоо хамаа алга зүгээр хүнээрээ бай болоод тэр нэг жоохон тайвшраад сүүлийн уулзсан чинь бол өөрөө уурлаач зарим хүн байсан. Зарим хүн юм аа. Зүг. Гэтэ яг тэд нар чинь ингээд миний оцсон хүн болгон ер нь бол жоохон өөр тэгээ зарим нь хоорондоо төстэй ч юм ингээ өөр юм хэлээд байгаа. Гэтэ ер нь бол дандаа бөө тийм дандаа би ч нөгөө одоо өөрөө улаач болсон болохоор нэг адилхан бөө хүмүүсээр л одоо засуулдгийн болов л гэд тухайн үедээ би бас нөгөө сайн мэдэхгүй л байгаа юм л та. Юу муу яваагүй юм шүү дээ. Өөр нэг одоо авраа ч юм уу те. Тийм газраар яваагүй тийм. Тэгээд нэг гайгүй нэг юм ухаан нь орж ирээд нэг гайгүй болоод
За тэгтэл нөгөө ярьдгаа боловлж чадаагүй. Тэгээд ядж яхад өөрт маань амар ингээ ярмаар санагдаад байдаг байхгүй ингээ сонирхолтой. За тэгжээд нэг тэрнээсээ нэг сар мар 2 сарын дараач лөө. Нөгөө ярддаг маань надаа ингээд юу амар сонирхолтой юм түүх үлгэр ярьж өгд. Гэтэ би тэрийг одоо сандгүй юм л та. Маш сонирхолтой байсан заяа бүр ингээд гэдэг тэр нь ингээд манай удам судартай ингээд холбоотой гэж надад тайлбарлаж өгөнгөт би бүр сонирхоод тэр нь яад юм бол тэр нь тэгсэн болов тэгвэл наа чин тэгсэн болов гэл тэнгүүд нөгөөдг нь ингээд чулуу ойлгож байгаа юм шиг ингээд хөөлгөөл яваад байна заяа. Дагуулад тэгээд нөгөөдг чинь нэг мэдсэн чинь бүтэн өдөржингөө нөгөө зогсолтгүй ярьчихжээ нөгөөдгтэйгөө. За. Тэгээ би яг одоо нөгөө хажуур нь хүүхдтэй учраас хүүхдээ харангаал яриад байгаа байхгүй. Тэгээ нөгөө манай хүүхдүүд чинь нөгөө жоох учраас тэгэл хаяал нэг нөгөө том нь ээж таянтай яриад байгаа гэж асуу. Тэгэл байхгүй. Тэгэл яг нэг ойлгодог ч юм уу. Хүн санаа зовох юмгүй байхгүй сайхан ярьсан мэт тийм. Тэгээ нэг чангаж ярихгүй л да. Тэгээ хэрвээ бүр ингээд хүнд харагдмааргүй л ингээд амаа жимэдсэн ч толгоон дотор ингээд харилцаа ярилцчихдаг байхгүй. Түрүүн бол чи ярих нь их биш нөгөө талаас нь яриад байгаа болохоор тийм би бол ингээл зүгээр ажиглах байр суурьтай айлж. Тэгээд ингээд хөөхөн хөөлгөж явжсэн яг нөгөө бүтэн өдөржингөө ярьж байгаад би автчихж байгаа байхгүй. Нөгөө зогсоод чаддгүй дээр очичихгүй юу. Тэгсэн чинь ингээл баг ингэж эхэлж байгаа байхгүй. Намайг ингээ магтаж эхэлсэн заяа. Тэгээ тэр нь болохоор яаж эхэлсэн бэ гэхээр чи уг нь ингээ амар сайхан сэтгэлтэй тэ чин сэтгэлтэй амар лаг одоо тэр чин бол шал өөр үг хэллэгтэй өөр өгүүлбэрийн бүтцтэй шал өөр ярина. Гэтэ би нөгөө өвчлж санахгүй байгаа учраас утгыг нь ярьж байгаа шүү заяа. Тэнгүүд ингээл чи одоо их сайхан сэтгэлтэй өмштэй гэдэг ингээ магтаж эхэлтэн. Тэгээ сайхан сэтгэлтэйгээсээ дээшлүүлээд чи ер нь их сайн болоочтой болж эхэлж байгаа юм заяа. Тэгээл их сайн болоочоосоо дээшлэл чи амар онцгой болоочтой болж эхэлж байгаа юм заяа. Чамдтай ийм том хаадууд буун гэж эхэлж байгаа. Энийг бас тэгтээ туршлага болгож авах юм бол иймэрхүү нэг хаан буулгах гад байдаг зовлон улаач нарт ер нь их байх шиг надад харагдаад тийм. Бүгд л нэг хаан болгох гад үзээд байдэн штэ. Ер нь дийлэх хүмүүс дуртай гэж юу? Хаан дуртай. Тэрэн дээр амар тоглолт ажиллаад байгаа юм тийм үү? Тийм. Тоглолт. Чамайг бас тэх байх гэж бодоод байна уу? Тэг би чи угаасаа нөгөө нэг зөв тавгийн судар модер тэр нөгөө хаадуудад угаас дурггүй юм байх тэр ингээ Монголын гоё түүхэн хаадууд бүгд биширдэг штэ тий бүгд л бишрээд одоо миний онгод тэр гэвэл баярлахгүй юм байхгүй л л үү. Тэгтээ хаа гэхээс илүү хатан байвал бас гоё шүү. Тийм мэдгүй би бол хаадууд дуртай. Яг би нөгөө тийм дайчин юм дуртай байхгүй тий. Тэгэл ингээл чи бол онцгой тийм монгол чам дээр бүүн гэл. Тэгээд би тэр үед ингээд нөгөө аль хэдийн нөгөө юуг хариулахгүй дээр очиж сонсоол тийм үү гэл нэг тиймэрхүү байдалтай л одоо сууж байгаа байхгүй. За тэгэл ерөөсөө тэгжлээ гэдэг. Тэгэл тэгэнгүүт бас сонирхол байгаа юм л да нөгөө чинь нэг хаанаа сонирхоод байхгүй юу чам. Аль хааны юм бол гэж бодсон уу? Тэгээд угаасаа ч надаа ингээд амар олон хаа маань нэр хэлдэгээс нөгөө алтартай лаглаг хааны нэр надад ч сонсч үзээгүй нэр байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд дээшлүүлэл ерөөсөө чам шиг л юм онцгой уулаж одоо баг энэ дэлхийд байхгүй боллоо шүү. За тэгэл за бүр дэлхийгээс хайлаад нөгөөдөг чинь бүр ингээд дээшээ тулгадаг байхгүй баг бүр ингээд хамгийн оргил дээр ингээд аваач тавьж байгаа багаар л явуулаад байгаа шүү дээ. Тэг бүр ингээд хамгийн оргил дээр очоод ирэхэд ингээд надад бүр амар бочинд баг хэцүү санагдаад тэгэл би ингээд дуу муу гарахгүйсэн чинь болооч гэх ингээд орилж эхлээд орилгож байхтай тэгэл ингээл чадлаараа л болоо штэ гэж ингээл үйлэл эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө бүх юмний тэр оргил дээр байх мэдрэмж бол үнэхээр тийм утга учиргүй маш хүнд мэдрэмж байсан. Надад бол ингээд миний бүх тэмэрлийн явцын одоо хамгийн хүнд мэдрэмж тэр байсан. Яагаад гэхээр ингээд нөгөө зориггүй юм шиг мэдгүй амар утга учиргүй тэгээ ингээд бүх юм холдсон. Одоо тэгэл ингээд баг хурныхоо зүрээр л дэлхийн мэлхийж ингээд гоё болгочих юм бол ер нь хаан тийм утга учир нагаан гэдэг нэг тийм хэцүү амар хэцүү хүнд мэдрэмжээс байхгүй юу. Тэгээ би тэр мэдрэмжийг удаан авахад надад амар хүнд би тэрнтэй ингээ удах юм бол яг галзуурах гэсэн байхгүй юу. Угаасаа ер нь дэмэрэл суужаал да. Тэгтээ бүр яг ингээд тарих маань бүр ингээд доголдох гэсэн байхгүй юу.
Угаасаа за яг хөө доголдсон л байгаа. Бүр хитрэх гэдсэн байхгүй. Тэгээ бүр ингээ би болооч гэдэг ингээ гуугаад уйлаад болцголтоо гэдэг ингээ чихээ таглаад чи ямарч нэмэргүй штэ чихээрээ сонсоогүй юм чам. Тэгээд ингээ байжсэн. Тэгээ тэр мэдрэмжэндээ намайг нэг бараг 30-аад минут одоо муухагаар хэлэхэд бол тамлаад тэгснээ ингээд буулгаж эхэлдэг байхгүй. Буулгаад бодит амьдрал руу буулгалаа өгсөн чиний тийм сайн байж хаана нэдэн чи аавда артай гэчихэд аав руугаа тэгж уралдаг ус тэгэл үннэрөө нь буулгаж ирж байгаа байхгүй. Тэгэл хүүхдүүдтэй артай гэж чи хүүхдүүд рүүгээ ураа гаргаж ингэж хашгисдаг ус. Одоо хүртэл чи бие дагаа амьдрч чадахгүй байгаас юмс тэгэл яг нөгөө эмзэг сэдвүүд рүү орж эхлэнгүүт би чи ингээл тийм ээ үнэн гээл те тийм ээ би тийм муухай гал ингээд одоо ингээл гимшээл суучж байгаа байхгүй юу. За тэгэл доошлуулаад нөө тэнгэр дээрээ гаргацсан байснаа газар дээрээ буулгаж ирэнгүүтээ газрыг доошоогоо оруулж байгаа байхгүй юу. Тэгээд чам шиг ерөөсөө юм одоо гим буруутай нүгэлтэй амтан байхгүй бодлоо. Тэгэл чиж баг чөтгөр мөтгөр гал хараагаал загнаал намайг чинь сүгдүүл суулгачаал бүр амар юм болсон. Тэгэл тэр чинь бүр ингээл үргэлжлэхээрэл ингэж байгаа байхгүй юм. Одоо хүүхдээ өхөө өөрийгөө өхөө гэл ингэж сүрдүүлнэ. Тэгэл хүүхчин галзуурах уу чи галзуурах уу гэл би ингэ болооч гэдэнгүүт чи галзуурах бол одоо хүүхчин галзуурах гэдэнгүүт би ч нөө амар автцсан бүр итгэцэн байгаад байгаа байхгүй. Тэрийг ингэ бодит гэд итгэхэд нь штэ. Тэнгүүтэл хүүхдийнхаа талаад юу ч хамаагүй хийх гээд байгаа байхгүй. Яг ингээл эвгүй юм болох гингүүд гаднаас нэг хүн ороод ирдэг ч юм ингээ болиулцдаг. Яг ингээ хийлэхгүй заяа. Тэгсэн ирнэ ингээд яг ингээ хийтлэн тултлан л бүр ингээд тэнд чинь бүр балаар болоод байгаа байхгүй юу. Тэгээд тэр шөндөө би ингээ унтаж чадахгүй. Ерөөсөө огт унтаж чадахгүйсэн ингээд бүр амар сонь төсөөл юм зураглууд ингээд дайрж орж ирээд ямар ч унтах болцоогүй. Хэдэн цаг хөвчээд тэгээд ингээ босч ирж байгаа. Тэгээ би шүүн унтаагүй өмнөх өдөр нь хоолтойг ингээ гачин болцсон байгаа байхгүй. Ер нь л жоохон дайвалтай болсон. Тэгээд тэр үед манай хүүхдүүдийг аваа явцсан би ингээ гэрте ганцаараа заяа. Тэгээд явуулчих яа тэр үзэлцгээгээ. Тэгээд намайг ч ингээ сүгдүүл суулгах би эрлэг мэрлэг гэж бол сайн мэдгүй л дээ. Гэхдээ нэг эрлэгийн ирчээл баг ингээ ялын тогтоол уншиж байгаа юм шиг миний одоо бүх чи баг тэгж яхтай тийм бодож исэн бидтэй гэл ингээ бүх муухайг юм тоочж байгаа байхгүй юу. Тэгэл би тэр бүх муухай юмаа сонссон хүн чинь одоо тэгэл өршөөлөө ирээ сууж байгаа байхгүй юу. Ер нь бол эсэргүүцэх ямар чадлаа байхгүй болсон. Тэгээ одоо яг тэгээ яалах гэдэг. Одоо тэр чинь яг тэгэл ингээд нэг ингээд суугаад байгаа байхгүй юу. Би чинь яахаач мэдэхгүй тэр үе чинь бүр яах гээд байгаагийн ч ойлгохч баг хүслэхгүй болсон тийм сууж байгаа. Юу асуухгүй юм. Тэгээ яг яа гээд байгаа юм бэ гэдэг. Үгүй тэгэл асууны ямар ч хариулт байхгүй. Тэгээд би чинь сүүл рүүгээ бүр өөрийн гэсэн бодол маань энэ дотор бүр нэг ширхэгч байхгүй. Тэгэл ингээд зүгээр л дугуй сонсоол ингээд уйлаал ингээд ямар ч нөгөө хариу реакц үзүүлэх ямар ч бүр ингээд чадлаггүй болсон байгаа байхгүй. Хит их ядраад нойргүй хоолгүй тэгээд ингээд дэмэрээд ахаар чинь ус ингээд тулж байгаа байхгүй. Ер нь бол тэгээ сүүл рүүгээ ингээд баг өөрийнхөө ус мүснээс цочоод бүр тийм амар болж байгаа байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь яасан гэхээр за миний охин тэгээд одоо миний охин ч үхсэн шүү дээ. Охин гээгүй шүү. Миний хүү үхсэн шүү дээ. Тэгээд чамайг хүлэн зөвшөөрч аваад морчих гэдэг байхгүй. Тэгэл тэгсэн чи би бүр ингээл дотор хөмрөөл явсан чи яана би үхчээд ингээд одоо нэг шүүлтэнтэй ороод ингээд үхцнээ ойлгохгүй ингээд суугаад байгаа юм байна гэж бодлоо. Тэгэлтэй ганцаар байгаа даа ш. Тэгэл ингээд хамгийн түрүүнд ингээд босчгүйгээл балконоор харах доогор хүмүүс явдаг. Үнэхээр би өөрөө үхсэн юм шиг мэдрэмж над дээр бүр ингээд шууд ингээд зүгээр дараад ороод ирж байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө яг үнэхээр үхсэн гэж бодоод тэгсэн чинь нөгөө нэг хідэн жил ч ингээд би одоо үхмээр хүсээд байсан шүү дээ. Хүсээд байсан хүн чинь яг тулсан чинь амар хорогдох хүн байсан байлээ. Тэгээд нөгөө нэг хүүхдүүдээ би яахаа одоо аав ээжигээ яах ингээл тэн чин бүр ингээд баг ингээд нөгөө амьдралаасаа баг ингээд зулгаацалт гээд байгаа байхгүй. Юу ч хийж өгдөгөө хүүхдсэн байна гээл 9 шитийн амар их бодол төрсөн тэнцээ. Тийм нөхөр мөхөртөгөө ингээл хэрэлдээл да манай нөхөр намайг гомдоодаг зовоодаг байсан ч гэсэн нөгөө үхийн оронд гэдэг чи тэр чи одоо баг ингээ уучлалцахаар юм байсан байж гэдэг юм уу. Муудалцсан найз нөхдүүдтэйгээ одоо ингээд хэрэг яг үхсэн байлаа гэхэд тэр муудалцсан шалтгаан бол бүр ингээ өчүүхэн байгаа байхгүй юу. Бүр тэгэл ингээл би ингээл үнэхээр би явмааргүй болооч үгүй гэл ингээ бүр ингээд би яг тэгж ойрлоогүй л те. Ер нь л ингээ ойрлох тэнхээгүй байсан. Тэгтээ ингээд үнэхээр би хүүхдүүдээ аав ээжигээ орхиод ингээд явмааргүй л байсан юм лээ. За тэгээ тэр мэдрэмж чи ингээд гардггүй шүү.
Тэгэл манай хүүхдүүд ирэл би ч нөгөө томьёогоо сургууль зөөдөг. Тэгэнгүүтээ ингээл хүүхдээ зөөгөл ингээ гадаа явжингууд ингээ хүмүүс зөрөн штэ. Тэнгүүд ингээ хүмүүстэй ингээ гар мараараа хөрөлцөж үзмээр санагдан заяа нөгөө баттах гадаа штэ. Би амьд байгаа гэдгээ баттах га дотор маань ингээ үхсэн юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм чи амар хэцүү тэр айгүй хэцүүлсэн л та. Бага ангийн сургууль дээр очихоор чи амар гоё хүүхдүүд шугалдаг. Тэнт очиж нэг амран заяа. Тэгээ хүүхдүүдэд хараад нэг инээлж байгааг харахаар амарна. Тэгээд нэг бусад одоо юу гэдэг хүүхдүүд зурагт мөрөгт үзээ таг болчдөг ч юм уу. Тийм үед болохоор яг л би ингээл хүчнэл юм шиг санагдаад. Тэгэд ингээл гинт ингээл амар айгаал хүн амтнаас чинь нөгөө мессенжерийн тэр би амьд уу энэ гэж асуудаг болоо юм шиг. Үнэхээр л ингээд баталгаажуулах гэдэг байхгүй. Ерөөсөө итгэж өгөхгүй. Яг тэгж явах үед маань надад нэг тусалж байсан нэг ихнэр нөхөр хоёлаа лаачд намайг бодвол нэг 10 хэдэн жил бөөлцөн нэг тийм яг миний үеийн хоёр хос идэг байхгүй. Тэр хоёр нэг мэдсэн юм шиг уулзъя гэдэг нэг мессежчсэн. Тэгээд би болохоор нөгөө юм дэмэрлийнхаа үед болохоор мессежийг бараг уншаад ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд нэг нүднийхээ булангаар харцаад нэг хэд удаа бичигдэн хамгийн сүүлд нь за би одоо энэ хоёрт уулзахгүй л ер нь баларж гин гэж удаад уулзъя гэд. Тэгээд нэг манай гэрийн тэнд ирчлээ гэд. Тэгсэн чинь тэр хоёр гэрийн уурзъя гэл тэгдэг байхгүй. Тэгээ би ингээ яваад утсан чинь байдгүй. Тэнгүүтээс хамдраал яна байгаад би харахгүй байгаа юм биш үсттэй гэлж. Тэгэл ингээ уцаар ирээд яваад байгаа амьд л хүн байгаа даа штэ. Тэгтэл би ингээд өөрийгөө тэр болгонд ингээ сандраад айгаад байгаа байхгүй. Уцаа ингээ яваад авах үедээ гисэн тийм эргэлзээ бас байгаад байна тий. Тэгэнгүүт ингээл уцаа аваад та хоёр энд байна гэсэн яасан бэ гэл ингээл амар сандарч байгаа. Тэгэнгүүт бит хоёр ийшээ нэг хоолны газар орохгүй тэрний өдөн төрөөдөр гэл. Тэгэл тэнд нь очоор байдгүй. Тэгэл дахиалуулгын хаана байна гэлсэн. Орцсон сууч та ороод ир гэл. Тэгэл ингээл орсон чинь бас байдгүй зөө. Йоо нааш нөгөө хар дарсан зүуд шиг. Тий. Тэгэл ингээл салгалаад бараг юм салгалцсан л юм явж байгаа. Тэгэл залгаал би ороод ирчлээ хаана байна гэдгсэн чинь гэрлээ гэд намайг харчих шиг болсон байхгүй. Тэгэл чи эргээд хартаа гэлтгсэн чинь эргээл харсан чинь байхгүй заяа. Тэгэл би зүгээр ингээл пал гэл явц. Тэгсэн чинь нэг удааг болгохтой надад бол амар удаа санагдсан. Тэгсэн чинь жоохон байжснаа чи энэ багны цаагаар орчлоо гэдэг ингэсэн чинь толгой зох байдгийн. Тэгэл тэр хоёртой би ингээл нөгөө хоолны ширээн цугаал хамгийн их хэлж асуусан юм гэсэн чинь би амьд уу гэсэн чинь нөгөө хоёр чинь бүр ингээ гайхацаа яана энэст бүр эвгүүтчихээ гэсэн ингээ харцаад байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр яг надад ингэж тайлбарлаж өгсөн байхгүй. Одоо чи ингээд хүүхд мөхт төрүүлээд би хаа чи имзэг айгу сул дараа байхдаа босоод тэгэд ингээд хит имзэгшээд хит мэдрэмтгий болоод ингээ хаа хоолой хаа хамаагүй юм хольж утгаж мэдэрч ийна. Чи эхлээд бие тавилаад гоо. Ер нь бол нөгөө харахыг ядаргаа невроз энтертэй хүмүүс чинь нөгөө одоо сайхан эрүүл чирэг битээ хүмүүс айж хамаагүй мэдрэг байдэн штэ гэсэн юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд нэг арай гайгүй тайвширч аваад тэгтэл тэр нэг үхсэн юм шиг мэдрэмж надаас огт салахгүй л байсан л да. Амар хэцүү байсан ер нь л. Багчин хэдэн үйж жагаад боссон гэсэн үг юм. Манай багч одоо нэг настай багт боссон гэсэн үг. Чи тийм ядарсан байсан юм. Ядарсан бол ядарсан байсан. Би эхний нэг жил бол ер нь хоногтоо нэг 2-3 цагийн нэртэй явдаг гэсэн. Манай баг үнэхээр унтдаггүй цаг тутам сэрдэг тийм хөвц. Нойргүй явахаар ч угаасаа хүн чинь ингээд яаж уран гарan болно шүү дээ. Тийм. Ерөөсөн болно шүү дээ. Тэгээ тийм байхдаа босож ер нь жоохон дэмий гэж мэгж яагаагүй тий тэр багш чаа хэлж өгөөгүй. Тэгэл нөгөө манай баг 6 сартай байх орчимд боссон байгаа байхгүй. Тэгээд нөгөө жилд нь нойргүй явцсан. Тэгээд нэг сүүлийн 6 сар бас нэг арай л гайгүй л дээр жижил явсан үйл л дээ. Тэгээд би бол өөрөө амар яарч байсан байхгүй. Тэгэд тэр нэг өвцөн юм шиг мэдрэмж маань явж агаад 2 л хонсон баха да. Ерөөсөө зүгээр болдгүй тайлагддгүй. Тэгсэн чинь хүүхд өргөж өчөөд орцоор орох гэсэн чинь манай орцны үүдний хитэн хүмүүс ингээд нэг жоохон шивнэлт маягтай юм яриад зогсчихсан байхгүй. Тэгээ би ингээд зөрөөд орохдоо сонсоход зуурдаар л явцсан юм шиг байна гэдэгтэй байхгүй. Тэгээ би гайхаад тийм манай орцонд ажил явдал гарсан багтаа гэж бодоод тэгээ хотхны групп руу орсон чинь нэрээ ингээд ажил явдал гарсанд бол хаалт нийлээ гэсэн посттай. Тэгэл тэр оройноос ч лөө маргааснаас нь ч лөө нөгөө хаалга андуурч манайх руу орж ирээд болдгоо ажил явдал төрсэн хүмүүс. Тэгсэн чинь яг манай нэг ханаар тусгаарлагдсан хажуу альбомд тийм ажил явдал гарсан байсан байлээ. Тэгээд тэгэнгүүт тэр нөгөө мэдрэгтэй байсан чинь би биш энэ өөр хүн юм шиг байна гэд нэг тэгж бодонгуудлаа тэрэн дээрээсээ нөгөө мэдрэмж чинь аваа нэг юм арилдаг байхгүй юу. Тэгээд нэг гайгүй болоод
Тэгээд тэр мэдрэмж ерөнхийдөө за нэг 2 3 хоногийн дараачаас ингээд ер нь л айдлаад тэгээд би амьд юм уу гэж хүн амьтаас асуухааргүй амьд гэдгийг ингээ ойлгочихж байгаа байхгүй юу. Тийм. Танаа хажуудлын айлын хүн нас бараад эрэхтэн хүн байсан юм уу? Мэдгүй байна. Чамаг нөгөө чи чинь одоо нас барцсан штэ хүүмэн гэсэн гэлөө. Тийм. Чамаг ойлгочвол аваад мортох гээд байна гэж надад хэлсэн байхгүй. Тэгээд бараг тэрийг сонсож байгаа үеэр л нэг тийм дөнгөж болцсон ч байсан л цаг хугацаанд тэгж эрэхтэн байсан юм шүү. Тэгээд тэр нь тэгж яхын чи хажуунаас нь сонсоод өөртөө чи ярьж ийн гэж ойлгоод харин юм болцсон юм шүү. Мэдгүй. Тэгээд тэр нөгөө нэг ингээд яг нөгөө би өвчсөн юм шиг мэдрэмж чинь л амар хүнд орж ирээд байгаа байхгүй. Зүгээр нэг сонсоод өнгөрсөн бол гайгүй л те. Яг мэдрэмж нь байгаад байгаа байхгүй. Тэгээд за ингээ хоёр дахь тийм мэрэл мар нь бол ийм амар айгүй ноттой ер нь амар аюултай байсан. Тэгээд тийм байна. Тэгээд тэр үед чинь нэр жинхэнэ нас урчлаа гэд чи итгэцэн байжгаад яах юм жинхэнэ цонх могоор өсөржүүл яах юм. Тийм ер нь бол ингээд намайг чи ер нь цонх могоор өсрүүлж гээл ер нь эвгүүлээсэн л да. Тэгээд эвгүй байсан. Тэгээд гэтээ яг ингээ өсрөхээ явахаар ингээ болиулчаад байдаг гэсэн юм. Ямар нэгэн байдлаар чи биш өөр одоо нөхцөл байдал. Одоо гинт ингээ утас дуурдаг ч юм уу эсвэл нэг хүн ороод ирдэг ч юм уу эсвэл яадаг ч эсвэл энэ толгой дотор санаа бодлын өөрчлөлт ингээ болиулчаад байдаг. Тэгтэл ингээ айлгаад байдаг заяа. Наадчих юм яа. Тийм нааддаг. Тэгээд за нэг иймэрхүү хоёр дахь нь бол маш ноттойсэн. Тэгээ хоёр дахь дээр бол би ингээд үнэхээр айсан. Би дахиж эднэртэй ингээ хамаагүй ярих юм бол ингээд ерөөсөө нэг бол баларх юм байна, нэг бол ингээ шар хадруул явах юм байна гэж ойлгоод тэгээд ингээд нөгөө өөрийгөө хянжаах хэвээр юм байна. Юутай харьцаад байгаа мэдгүй, яагаад байгаа мэдгүй. Тэгээд өөрийнхөө бие дэм чи ингээ эзэн болох хэвээр юм байна гэдгийг бүр ингээ яс махандаа шингэтэл ойлгочихж байгаа байхгүй. Тэд нэр чи ингээ дайруулаад ингээ яриулаад иж болохгүй юм байна гэдгээ. Тэгээ ер нь хянах гэж оролдоод ихэндээ жоох ингээ хүчлээд ярих гэдэг гэсэн. Тэгэл баг аммаа ингээ мэмигээл тэгээ эсвэл ингээ нөгөө толгоороо дайраад харин би шууд ингээ тоглоом тоглолцдог гэсэн. Тэгээд нөгөө шал өөр юмд анхаарлаа төвлөрүүлж өөрөөлчдөг. Болчдөг чаддгүй. Тэгээд нэг юм ингээд нэг жоохон хянж мэнд сурсан байхгүй. Тэгээд яг тэр хоёр димэрлийнхаа гол молоор дараа нь мараа нь ингээд нөгөө бас л онгодуудтай эргэлзээд байгаа штэ. Манай онгодууд болохоор димэрсний дараа ингээд буулгангууд юу гэсэн гэж чи хаан туртай өстэй хаа мөрөддөг өстэй энэ гэд намайг шууд ингээд яжилж байгаа байхгүй. Тэнгүүтээ манай аавд танаа охины чи ингээд жоохон болж бүтэхгүй бодолтэйгээд ингээд одоо бараг л тэнэгтэй байхаар нь жоохон өшгөлцсөн гэсэн юм ярьж байгаа байхгүй. Тэгээд манай онгодоо чи яг ер нь жоохон тийм яочтой ч гэх юм уу нэг юм жоохон их найрсаг сайхан яриатай юм шиг нэг жоохон хатуу ширэн юм шиг санагддаг байхгүй надад тийг санагдтыг. Нөгөө хүмүүс чи ихэнхдээ л өөрийнхөө үзэж туулсан юмыг л үнэнгээ бусдайгаа жоохон үгүйсэх гээд байдаг. Гэтэ яг начиг одоо ингэ дэмэрч үзээгүй юм бол ийм байж болохыг ч ойлгохгүй шүү дээ ер нь. Тийм үстэй тийм. Тэгэд үзээгүй юм бол бараг чи яага маяглаад байгаа ч гэж мэдхэл юм шүү дээ. Тийм. Тэгэл ихэнх хүмүүс ер нь жоохон галзуул гэснүүдээр хард юм л шүү. Чи болохоор эхлээд ингээ авчлаа. Авчаад тэр ч нэг жоохон ойрхон онгодуудаа буулгах яах ёстой байж чи буулгахгүй ингээд удаан л би ойрхон буулгачихсан. Эхний тэр 2 сар марч ер нь бол өдөрж болгоно л нэг буулгахаараа 8 цаг суудаг байхгүй юу? Тэгэл би ч тэгээ сууж лээдэг. Тэгээд нөгөө димэрчхээр айгаад буулгахаа болсон хэсэг бол байгаа. Димэрээд ахаар ч юугаа мэдэхгүй яаж буулгах вэ? Тэгээд үгүй харин буулгаад энэ димэрлэссэн салгаж өгнө гэсэн юм бодоогүй юу? Нөгөө эдийг сэжиглээд байхгүй юу? Энэ хэд чинь буруу байна гэдэг. Тэгээд анханасаа буулгасан онгодууд нь буруу юм буучлаа гэж. Тэгээд эднэр чинь надаар тоглоод байна гэж боддог байгаа байхгүй юу? За тэгээд димэрлийнхаа үеэр ч илүү дараа нь ч илүү за нэг тэр хавцаал цаг хугацаанд нөгөө өргөөний онгодуудаар явж эхэлсэн байхгүй юу? Гэрлийн өргөөний. Би болохоор ингэж яваад байгаа байхгүй юу? Надаа юм тэр юм байна. Энийг салгаад байлтай. Энэ хоёрыг хөвтч одоо зөв юм уу буруу шатаач ил гэдэг л юм юмтай яваад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өргөөний онгодууд болохоор тийм ярихгүй өдөөс ингээд чи өөрийгөө харил гэд тэгээд чи ингээ өөрийгөө ерөөсөө үнэлэхгүй байх, өөртөө итгэхгүй байх, одоо өөртөө итгэхгүй юм чинь яаж буурлуу да.
одоо итгэх юм, бурлуудаа таних юм, өөрийгөө ингээ уучлаач, өөрийгөө үнэлээж, чамд бол ингээд яг зүгээр бас утхан шүү, маш гоё л ярьсан л да. Тэгээд ингээл чи өөрийгөө тэгэж, өөрийгөө уучвал, өөрийгөө үнэл чи үн цэнэ мэдгүй байх гэх юм уу, иймэрхүү юм хэлээд байгаа байхгүй юу. Тухайн үед бол нөгөө нэг энэ тэринг аав гэж явж байсан болохоор тэр чинь миний чихрүү ингээ орж өгөхгүй л аам л та. Нэг л их нэг юм амар мундаг хүн дээр очингууд нөгөөдг нь баг нөгөө тэринг нь хүүг гал өглөнгүүд миний онгод ингээл суух хэвээр юм шиг л төсөөлтэй юм буруу тэгж бодоод яваад байгаа байхгүй. Тэгээд тийм өөрийгөө хайрл марил гэхээр одоо баг арайч юу хаамаагүй юм яриад байгаа гэж боддог. Гэхдээ тухайн үед ингээ ойлгохгүй л өнгөрөөдсөн байхгүй. Тэгээд яг хуу Димирдгээ нөгөө хянаад бол сүүл рүүгээ сурсан. Тэгээд ер нь Димир хэрэг болоод өмнө нь ингээд туртаа яриад байдагс нь л болцсон гэсэн үг. Тийм. Тэгээд манай нөгөө багассан. Нэг жишээ аваад идэг нэг нөхөр өгдөө штэ бат гээд. Бат ч юм болохоор өсөө хүсээгүй ингээ хүмүүс хүрднийх нь үнэрийг үнэртээд идэг бас хардаг. Багахгүй. Тэгэхээр тэг би болохоор үгүй наадах чинь хүссэн үедээ тэрийг хараад хүссэн үедээ үнэрлээ бус үед нь бол тэгэхгүй мэдрэхгүй байх бас боломж байдаг гэж штэ чи сайн дасгал сургуулалттай баг хийгээч гэдэг байхгүй. Гэхдээ яг яаж хийхийг би яаж мэдвэхтэй хүн өөрөө л олж нээх л байх. Тэгэхээр тэр юунда төвлөрөхгүй байвал бас байж болох юм болов уу гэж сүүлийн хэдэн дугаараас бол бодсон. Тэгээ ер нь нөгөө нэг хамгийн анх бос манай онготод буугаад ирсэн. Тэгэл багш маань нэг ганц удаа түшижсэн намайг. Тэгэхэд манай онготод тэгж хэлээдсэн. Энэ ямар амар автомхаа улаач вэ? Би баг ийм автомхаа улаач үзсэнгөө ухааны мэрснэ. Энэ өөрийгөө алдах үедээ би жоохон айгаад одоо жоохон имижийн гэсэн утгатай юм хэлдэг байхгүй. Тэгсэн чинь манай багш болохоор чи тэгээд энийг өөрийгөө нөгөө энгийн үедээ ингээ хүнээрээ байхыг зааж өгөөрэй гэдгсэн чинь манай багш тэгжээч л одоо улаач хүн болно шүү дээ гэд нэг хэлчихсэн. Тэг би тэр мэрийг ерөөсөө мартаагүй. Ер нь бол надад бас хөөрхөн анхааруулж л байсан юм байлээ. Сүүлд нь л бодоход. Тэгээд ямар ч байсан за ингээд нэг юм контролдох гол үзээд хянах гал үзээд байгаа. Тэгтэл яг яриулъя гэх юм бол тэд нар чинь амар штэ яг ингээ удирддаг байхгүй. Зүгээр л юу ч чадахгүй ингээ суужингууд нааг баруун тишээ харуулахыг хүсэх юм бол баруун тишээ хармаар надад санагдаал ингээд би тэрийг ингээд ерөөсөө ер нь эсэргүүцэд амар хэцүү байдаг гэсэн үг. Ингээд шууд харуулчихдаг. Зүгээр энэ бол зүгээр энгийн жишээ л дээ. Одоо нөгөө номдэрч бол тэгээд байгаа штэ. Улаач чинь бол төрөлхийн тэр харч вэ, цагаанч вэ, сайнч вэ, мууч вэ тэр эрчим энерги сүнстэй холбогдож одоо тий биеийн тэгж холбогдох боломжтой удирдагдах ч юм уу тийм боломжтой төрсөн. Одоо энгийн үнээс ялгаатай. Улаач өөрөө одоо тэрийг хамгаалж сурах хэрэгтэй. Эсвэл тэр эртхэн тэр онгод монготойгоо холбогдож өөрийнхөө биеийг хамгаалах арга барилтай хамгаалалтаа хийдэг яадаг ч үлээ те. Тихгүй бол зарим нь бол ингээд хар талд автаад алга болох нь ш тийм үү. Ер нь бол нөгөө анх онготтойгоо ярьж ийн гэж бодвол Димирч хүн чинь онгодтой л эргэлздэг байхгүй. Ер нь л эргэлзээл яваад байна. Тэгээ хамгийн сүүлд чинь өргөөний тэр засаг зарингийн онгодтой ингээд уулзгаар намайг ингээд амар сэтгэлийн сэвтэл ингээд тэгэддэг байхгүй. Онгодод ер нь сэвтэй ингээд эхлээд өөрийгөө ингээд засах хэрэгтэй гэд өөр дөрөө ажил гээд дандаа л өөр дөрөө ажил гээд харна. Тэгээ сүүл рүү одоо өөр дөрөө л ажиллах дээр унж байгаа байхгүй. Угаасаа амар мундаг шиттэй одоо удган зайр нь гарч ирээд тэр мэрэнгээ ингээ үлийгээ явуулчихгүй юм байна. Надаас өөр хинч энэний учрыг ингээд над шиг туулаагүй болохоор ойлгохгүй юм байна. Би л өөрөө учраа олох юм байна гэдгийг чинь ингээд бүр ингээд явсаар хагаад ойлгоцсон. Тэгээд нөгөө өөр дөрөө ажил гэдэгт дээрээ ирээ тэгээд засаг зарингийн онгот надаа нөгөө амьдралынхаа 3 жилээр одоо миний дэвтрийн эхний бүлэг тийм байдаг хөө 3 жилээр ингээд одоо хин дуртайсэн хин дургүй байсан одоо ямар юу чаддаг байсан энэ бичээд ингээд авдар гэх мэтчлээ ингээд нэг даалгавар өгдөг байсан баг зэрэг. Тэгээ ингээд тэднийг бичээд явсан чинь миний бүр ингээд хизээж анзаарж байгаагүй илэл байсан хэрнээсээ бид нар чинь багтаа байсан жоох хүүхдээ бүр ингээд мартсан байт юм лээ. Тэнд чинь бүр маш их хариулт өгдөг гэсэн юм байлээ. Тэгээ би чинь нөгөө эдийн засгийн мэргэжил эзэмшсэн нөгөө яг дургүй юм руугаа өөрийгөө ингээд баг 10 жил ингээд шахаад хүчлээд явцсан байхгүй. Тэрнээс бол амар дургүй орсон. Юм дээрээ төвлөрсөн л гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө тухайн үед чинь эдийн засгийн мэргэжилтэй л байвал баг л амьддаг тийм мод тийм эдийн засагчаар сурдаг мод дэлгэрсэн байлаа гэж юу?
тэгэнгүүт тэр багтаа болохоор би шал өөр юм нэг уран бүтээл сэтгэлгээтэй юм байгальд дуртай бүр ингээд шал өөр хүүхдээс нь марцсан байдаг байхгүй. Тэгээ би ч багтаа амар шүлэг мүлэг бичдэг яг юм яруу найрагч шиг бичдэг. Тэгэл ер нь найруулан бичих бол яг илтшгүй авьяастай. Тэгэл тиймэрхүү амар хөөгл авьяас байх чинь бүгдийг ингээ орхицсан, хайцсан. Тоохгүй хаяа тэгээд нөгөө яг бүх хичээлдээ сайн байсан болохоор тоондож гайгүйсэн. Тэгэл эдийн засгийн сургуульд орсон чинь тэрэн дээр шууд ингээ уналтанд ороод эхэлсэн байдаг байхгүй юу. Яг миний юм биш байсан. Тэр эдийн засгийн юг яасан зүгээр цаг үеэ дагаа сонгоч уу. Тэгээ цаг үеэ дагаал тэгэл ээш мэшэж дайжгүй өгөөл тэгэл сайн гайгүй сурдаг байсан л. Зүгээр юу нөлөө бол байхгүй. Одоо ээж аавын ч юм уу эдийн засгчаар сурмөр гэсэн бол байхгүй. Өөрөө л тэгэл ээж аавч эдийн засгч миний охин толгой сайтай гэл тэгэнгүүт би ч гэсэн тэрэнд нь итгэл одоо эргэн тойрны бүх хүмүүс намайг тэгдээс авах энэ амар толгой сайтай гэхээр толгой сайтай болохоор л тоо бодох хэрэгтэй ч гэж бодсон юм уу яасан тэгэнгүүт яг орсон чинь тэр тоо бодох хүмүүс чинь шал өөрөө тэгэл би тэгээ шал өөрөө хөвгөлтэй тэгээд нөгөө тэн дээр чинь чадвар нэгдүгээр тутна тэгээд өөртөө итгэл ингээ буурч ш тэгээ сонирхолгүй учраас цухтаана. Тэгээд ингээд дургуудыг хүчлээд ирэхээр тэр чинь ингээд нийлээд дургууд хүчгүй л болсон байна шүү дээ. Нийлээд нөгөө өөртөө итгэл мэтгэлж ингээд шууд шалдаа буугаад эхэлж байгаа байхгүй юу. Ер нь ингээд бичиж явах явцдаа би чинь яг тэр өсвөр наснаасаа жоохон ингэж эхлэнгүүтээ би чинь нөгөө 16 настай л оюутан болсон байхгүй юу. Тэгэл яг тэр оюутан болол ингээл амар уналтанд орсон ингээд эхэлсэн байхгүй. Тэгэл нөгөө тэгэхэд чинь би өөрийгөө тэгээд дандаа ингээ юу ч чадахгүй би юу ч мэддэггүй одоо наачгал ингээл баг арчаагүй хүн байдгүй гэж боддог байтал яг үндэ ингээд нөгөө бичээд ирэхээр би чинь санхүүдэл жоо явдггүй болохоос өөр надаа зөндөө олон чадвар байсныг огт олж хардггүй үнэлдэггүй тийм байсан байхгүй. Тэгэл тэн дээрээс ер нь бол дэвтэрнийхээ санааг анх тэгж олсон. Ер нь бол хүн өөрийгөө нэг 100% таньж мэднэ гэдэг чинь бол хэцүү шүү дээ. Тийм. Тэгтээ ер нь бол барьцтай болсон. Өмнөхөө бодвол ингээд яах гээд амьдраад байгаа нь мэддэхгүй ингээд нэг сони яваад байдгийнхаа хажууд ингээд бүр шал өөр болсон байна. Зүг. Тийм. Тэгээд ер нь бол тэр нэг анхны дэмэрлэлийг одоо тухайн үедээ хэд аимшигтай одоо юу гэдэг дарк хүндтэй бүр нэг тийм цэрэгмээр ингээд хүн сонсоход энэ галзуу хүн байж гэж магадгүй тийм сонсогдож байгаа ч гэсэндээ одоо бол би тэр надад ингээд тохиолдсонд амар баярлдаг байхгүй. Тэр чинь одоо өөрийгөө олоход маш их юм сурж авсан байхгүй. За хамгийн нэгдүгээр юутай харьцаж байгаа мэдэхгүй хамаагүй одоо өдөрдуулаад ингээд баларч болохгүй юм байна гэдгийг чинь ингээд ясмахантай шилжил. Одоо тэгэл ингээд нэг хүмүүс чинь жоохон мэдрэмжтэй болцгоор бол ингээд нэг хийрхээлтэй нэг юм мэддэг үздэг хардаг болчих нэг хүмүүс тэгдэж штэ. Би бол зүгээр тийм юмнаас хоол ингээд аль аль хүнээрээ энгийнээрээ байхыг бүр ингээд нэгдүгээр чухалчилдаг болсон. Зүгээр нэг хүндлэнгөөс онгодуудын яриаг сонсохоор амар гоё боловч яг ингээд далд ертөнцтэй холбогдохоор сайн нь ч байна, муу ч байгаа тий. Тэрийг бүр ингээд яс махандаа шингэтэл ойлгосон байх нь шүү дээ. Ер нь бол өөрөндөө эзэн байж ингэж бид нар ч газрын амтан газар дээр хүн болоод төрчүүд дээр тэгчээд тэнгэрийн онгод шиг ингээд хийсэл хийрэхэд яваад байх бол ямар ч шаардлагагүй гэдгийг ингээд ойлгосон байхгүй юу. Дараачих нь болохоор тэр за нэг тэрэн гэж одоо за би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ тэр нөхдүүдийн зан авир бол ингээд жижиг чулуу хөөлөж байгаа шиг амар зайлтай. Айгүй ухаалаг тэднийг бол ингээ басж болохгүй маш ухаалаг байдаг юм байна. Мөрөгдүүлэх тактик бүрийн 9 жорын тактик тийм шүү дээ. Янз бүр болж болдсон байна. Нэг иймэрхүү байдсан байна гэсэн юм төсөө авсан. Яг бол бүр ингээ бүрэнгүйд таньсан гэж хэлэхгүй л дээ. Төсөө авсан. Тэгээ болгоомжтой байх бол энэ чинь бодит аюул үүсгэж болох юм байна. Намайг бол ингээ цонхоор аваажд үсрэх бол тэр зэргийн юм бол үлхэн хийх юм байна гэдгийг бол ингээ баримжаатай болсон. За тэгэнгүүтээ 3 дугаарт нь болохоор амар уужуу байх хэрэгтэй байна гэж ойлгож авсан байхгүй. Тэр нь яагаад үг гэхээр одоо ингээл би чинь тэнд ингээл хариулт таагаад 9 шүдийн үнээр явал бүгд ингээл өөр юм хэлгээд тэр болгон чинь миний уур урах гомдох энэ юмнууд байдаг гэсэн л да. Зүгээр л ингээ хэлчих болдгоо юм уу те гэдэг ч юм уу. Тэг хизээш тийм зүгээр л нөгөө 2 дээр нэг нь 2 тэнцүү 4 гэдэг шиг хариулт одоо яг юм бэлэг талд бол байдаг юм байна. Хүн болгоо өөр өөртөөхөө
замналаар мэдрээд тэгээ тэр авж байгаа мэдээлэлээ өөрийнхөө бодолтой хольж утахгүй шиг хэрхэн тайлж уншиж байгаагаараа нэг юм хэлхэнэ шүү дээ. Одоо нэг аягийг нэг хүн нөгөө талаас нь харснараа л хэлнэ. Би энэ сууж байгаа энэ талаас харснараа л хэлэх гээд байгаа байхгүй. Тэг чин тэрэн зөв үйлчлээ, энэ буруу үйлчлээ. Энэ нь сайн юм байна, энэ муу юм байна, энэ худлаа ярьд юм байна гэсэн юм байхгүй. Тэгж би нэгээ үгүйсгээд ч юм уу тэр бэлэгдэл төр ингээд амар явцураад байх ерөөсөө ямар ч юм байхгүй. Маш оожоо авах гэх ухаантай тэгтээс хит дахин шүтэж хэрэггүйдэж чиний юмыг чи өөрөө л мэднэ гэдэг шиг. Тэгээ арга бэлгээ одоо хослуулаад яг гой балансаа бариад ингэж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь яг тэр өөрөө өөртөө эзэн байхыг одоо тэ бүхэл шалтгааны гаднаас хаадаг штэ надад нэг тэр ирээд наалтчлаа ч гэдэг юм эсвэл энэ хүн надад туслах штэ ягаад тусласангүй тэ одоо эднэр чинь хүн туслах гэж бүү олоо эдтэй ч гэдэг юм иймэрхүү юмнууд явж идэл яг үнэндээ тэр миний сэтгэлийн сэвийг одоо би л өөрөө эн чин зас залруулна үстэ тэ тэгээд одоо тэр онгод чинь тэр манай онгодууд бол надаас шал өөр байхгүй юм айгуу дайчин ирэмгийн ер нь ингээл нэг инээд алдаал нэг юм тэг нэг юм дайраад орчих гээд байгаа юм шиг тиймэрхүү одоо тиймэрхүү онгодод байдаг байхгүй би тэгсэн чинь нэг юм сулбаас юм байж байгаа ш. Тэнгүүд тийм хоёр өөр юм нийлж та адилхан тэд нар ч онгод юм ч одоо бодвол ингээд цэвэр сайхан л байдаг л гоо. Тэнгүүд улаач ингээд нэг битүү сэтгэлийн сэвтэй дандаа үхэн агцсан гэж бодцсон ийм удаан ингээд бухарцсан юмтай болохоор чинь тэрийг ингээд магадгүй цэвэрлэх хэрэгтэй байсан багталтаа ингээд цэвэрлж ийж нийтдэг учраас бодлыг нь өөрчлөх штэ тий. Бүх юм ингээ өөрөөсөө эхэлдэг, өөртөө ажиллаж эхэлдэг. Гаднаас хайгаад хэм ч юм туслахгүй гэдгийг тий ойлгосон. Тэгээд ер нь бол би энийг нэг янз бүрийн юмд дайруулад байсан гэхээс илүү манай онгодуудын сургах арга барил байсан болов гэж боддоо. Яг гэвэл ингээ үр дүн амар сайн байгаа хгүй. Тухайн үедээ хідэн аимшигтай муухай гэсэн гаднаа би ерөөсө бэртэж гимтэйгөө ямар ч бие махбодын өвдөл гимтэл ч юм уу одоо эсвэл хүүхдтэй бол бүр ямар ч гим хохирол юу ч үзүүлээгүй бүх юм толгой дотор болсон. Тэгээд би чинь одоо амьдараа сайхан тэр ертөнцийн оргил дээр гарч үзээд тэгээд одоо хамт очиж хамгийн муухайг үзээд тэр чи яг ингээд бодтороо яг болоод байгаа юм шиг л хүчтэй мэдрээдсэн болгоо. Тэгээд нөгөө үхэн гэдээсэн чи хүн чи үхэж үзлээ. Тэгээ би одоо бол ямар байна гэж юм. Тий одоо бол миний одоо толгойд үхэх битэл одоо барыг үү үсэг чи ингээд бодогдохооргүй болсон. Би бол тэрнээс хойш бүр дахиж хийзээш тийм бодохооргүй ингээд амьдралын нөгөө жижиг цаг хорон мөчтэй нөгөө нэг жижиг сайжиг нэг хүүхдүүдийн нэг зүгээр л инээж байгаа нүртэл ингээ амар үн цэнтэй тэгээд энд ингээд юм хийж бүтээхгүй явах юм бол хүн амар харамсаад ингээ зууралдаг юм байлээ. Тийм учраас яг ингээ юма хийж бүтээж явах хэрэгтэй байна гэдэг ингээд маш олон ухаарлыг ингээд 2 удаа дэмэрэл ер нь авсан байхгүй. Амьдар чи нөхүүлээд үзүүлчлээ сайхан толгой дотор маань бүгдээ сайхан туулуулаад тэгээд ямар ч хор хохирол учруулаагүй яг үсрэл нэг богинохон хугацаанд чамд ойлгуулсан байх нь шүү дээ. Эний чинь ойлгох гэж явж байгаа амар урт хугацаа зарж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ, тий. Тэгэхэд бол хүн нөгөө төрөлжсөн сургалт маягийн юм болсон байна шүү дээ толгой дотор чинь. Одоо манай онгодод өөрсдөө тэгж ярьдаг байхгүй ингээд хүлээж авахгүй өнд үг хэлээд ямар ч хэрэггүй. Одоо би ингээд надад чи өөрийгөө хайрлаа гэд хэлэхэр чинь би ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд туулуулаад бүр тартагтан тулгаад тэгээд нөгөө өөрийгөө хайрлах гэдэг чи юу лээ гэд ингээд одоо би нэг дэвтэр баханд нь шингэтэл дэвтэр дээрээ одоо миний дэвтэр дээр нэг 2 дахь бүлэг ингээд өөртөө хандлага гэдэг нэг бүгэлдэгсэд тэр мэрийг ингээ бүгэлчүүд ингээ харахаар үнэхээр л би өөртөө бүр амар хайргүй хүн байгаа байхгүй юу. Үнэхээр өөрийгөө хайрлаж мэддэггүй. Яг тэгэж нөгөө өөрлөгөө чиглэх ёстой гэдгийг ойлгоол энэ дэвтэрний санааж анх гараа. Тэгээл би чинь шууд энэ дизайн татж аваад YouTube-ээр нэг хальт заавар харж байгаа л тэгээл хийгээд эхэлсэн байхгүй юу. Тэгэл ер нь бол сууж байгаа л юу ч хараагүй ямар ч юмнаас санаа аваагүй яг санаа нь бол түрүүлсэн шүү дээ засаг зарингийн онгодын даалгавраар
одоо өөртөө ажиллах гэсэн юм ба шүү дээ. Тийм. Тэгэл ер нь цаашаага өөрөө ургуулаад зураг мөрөг бүх юм нугасаа надаа нэг шүлэг мүлэг юм бичдэг байсан болохоор тэр юм тийм хүмүүс чинь нэг онгод орно гэж байдаг ш. Тэгэл ороод ирэх юм бол тэр чинь ингээл дуржигнаал гардаг ш. Ер нь тийм байдлаар бичсэн байхгүй. Тэгээд яг хоо над чиг од сүүлийн үе тийм сэтгэл готролтой яахаа мэдгүй ингээл нэг яатсан мэддэхгүй хүмүүс их болсон ш. Тэгээд яг тиймэрхүү хүмүүс дээрээс нь над чиг тэр нэг мэрэгжил сонголтын дээр ч юм ингээ алдаа гаргаад нэг дургүй юм руугаа өөрийгөө хүчлээл тэгээд ийм л байх хэрэгтэй юм шиг сэтгэхэд яадаг хүмүүс. Тийм хүмүүст ингээд хэрэг болох үүднээс л ер нь гарсан дэвтэр. Ер нь бол эн чинь яг нэг сүнсний зорилгоо тодорхойлох гэдэг дээр ихэнд нь яг ярьсан байдаг шүү дээ. Яг тэрнтэй ингээд давхцаад байгаа байхгүй яг саяны ярьсан чинь. Ялангуяа одоо ингээд шинээр төрж байгаа сүүлийн үеийн 2010 хүртэл чинь юу лээ зэт үеийнхэн тий. Тэгээ 2010-аас хойш альфа үе гэж байгаа. Тэр альфа үеийнхэн бүр тэр дундаа ялангуяа цаанаасаа дэлхий тэр хүүхдийн сүнсийг ингэж бүрэлдүүлэхтэй өмнөх үеийнхээс арай өөр. Одоо өмнөх үеийнхэн за магадгүй зүгээр муухайгаар хэлэх юм бол одоо чиний түр ярьсан тий нэг байртай машинтай ч юм уу нэг эд материаланд илүү их ач холбогдол өгдөг байсан үе юм шиг байгаа. Одоогийн шинээр төрж байгаа хүүхд чинь илүү их тийм нэг юм сүнслэг тэг өөрийнхөө тэр нэг үнц нь аж аргалтай байх тэр утга учраа илүү нэг ойлгохсаа тэр тал руугаа явахгүй бол их эмзэг хүүхдүүд байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг ээж аав нь мань хөвтөндөө одоо чи эдийн засгаар сурч гэдэг юм уу те чи ингэдэг гэд ингээд тэрүүгээр явах юм бол бүр сэтгэл санаа нь одоо яа жинхэнэ нөгөө сэтгэл готролтаа төвшөнд хүрж байгаа хүүхдүүд маш их байна гэд ярьсан байсныг би сонсоод тэр дугаарын эхлэл болгож исэн. Ер нь одоо тэгээд тэр чин бол ингээд амар чухал та ер нь бол одоо би тэгээд ингээд 10 жил өөрийнхөө дургу гэдгийг ингээд ойлгохгүй ч яваад анзаарахгүй яваад байгаа хгүй. Тэгээд ингээд шахацсан. Одоо би ингээд орцсон юм чинь төгссөн юм чинь ажиллах хэвээр гэл ингээд явцсан байдаг хгүй. Тэгэл хүн болгонд ингээд хүмүүс нэгтлээгээд байна, банкнд ажиллаад байна, чи тэгэж гэлдэх би ингээд ерөөсөн нэг ингээд хүчтэй толгой ингээд арзаагаад байдаг хгүй. Одоо энэ дэвтрээ гаргаж байхдаа яг энэ дэвтрийнхаа барилаар нь ингээд өөрийгөө ингээд таньсан гэсэн үг шүү дээ. Таньсан ч яг бүрэн гүйц таних үгтэй. Тэгээд ер нь ажилласан цогоос нь гадарлаа өөрийгөө гэж байна. Тоолж ажилласан. Тэгж байхдаа би бүр ингээд яг уншаал ингээд тод харагдсан байхгүй надаа. Тэгэнгүүтээ би ингээ амьдралдаа анх удаа тэр шийдвэрийг гаргасан. Би дахиж хизээч санхүүгээр ажиллахгүй намайг дахиж ийшээ хинч битээ шахсан ч би ажиллахгүй гэдэг шийдвэрийг бүр ингээ 10 жилийн дараа анх удаа гаргаж байгаа. 10 бараг 4 жилийн дараа л энэ л да би 16 таа оюутан болсон гэхээр ийм олон жил дургүй юмроо өөрийгөө шахсан байхгүй. Тэгээд тийм олон жилийн дараа гинт ингээ анзаарангууд одоо би тэгч хизээч нүгээр ажиллахгүй гэсэн чинь ингээл бүр ингээ юм аваа хийсэн юм шиг тайвшраал тэгэл бүр ингээл дэвтэр мэтрээ хийж байгаа чи би ч бол жоохон залахгүй юм байхгүй юу. Тэнгүү чи нүү ингээд идэж унтахаа мэдхгүй хийдэг ч юм уу. Тэрэн дээр бас нэг ажигласан юм нөгөө нэг байнга намайг оролдол ярьж мэрчих гэдэг нөхдөж яг дэвтрээ хийж таг зөө. Тэгээд бүр байхгүй би чинь бүр баг улаач гэдгээ баг энэ чинь бас нэг хөргөн хэдэн сар хийсэн байхгүй. Тэг бүр байхгүй юу ч байхгүй. Таг зүүд мүдч зүүдлүүлгээ болоод одоо тэр ярьж марих нь бүр байхгүй ярий гэж ингээ оролдож байгаа нэг ширхэгч үйлдэл байхгүй тийм үү. Тэгээ алга болцсон. Тэгэл би чинь амар сайхан тайван орчин нөхцөлт юм аял тусгасан. Чамаар яг наадах чинь л хэлүүлтэл лээс юм байна л та янз нь. Ер нь тэгээд олон ийм зүм мэдрэмжтэй хүмүүсийг сонсохоор яг тэгж байгаа байхгүй. Яг өөрийнхөө хүссэн тэр мэдрэмжээрээ ингээд татагдсан тэр зүйлээ хийнгүүт сэтгэл санаач тайван тэгэл нөгөө ажил нь амар амархан бүтээл ингээд яваад идэг. Бүтэн дээрээс нь ингээ өөртөө итгэл маань орж ирж байгаа. Би ч одоо бүр өөртөө итгэлгүй амар олон жил болсон. Ямар юм байдгийг ч бүр мартсан байгаа байхгүй. Тэгэл ингээл би ч бас нэг юм бас ингээд хийч жишт гэл энэс цаашаа ингээл бас зөндөө санаанууд байгаа л да. Тэг өөртөө итгэл мэтгэлээ буцааж авах бол гоё эсөө. Амар хэрэгтэй шүү дээ хүнд чи өөртөө итгэхгүй яваад ах юм бол одоо юунд ч хүрэхгүй ч ер нь бол нэг унжсэн юм байсараагаа л өнгөрнө үстэй. Яг баяртайгаа. Чамаг ингээ ярьсан чи өчигдрийн гинэ сүүлийн нөгөө дугаар дээр сэтгэл хавсралын талаар нэлээд ярьсан байхгүй юу? Ялангуяа ийм зүм бэлэгтэй тэгээд ийм улаач хүмүүс тэр мэдрэмжийг авах нь бас их байд юм байна. Тэгээд бясалгал хийдэг хүмүүс. Тэр мэдрэмжээс яаж гардаг юм бэ гэж хүн амтнаас бас асууж масуугаал ингээл явлаа л та. Тэгэнгүүт тэр хүмүүсийн ярьж байгаа юм дуртай зүйлээ
хийх гэж байгаа байхгүй. Өмнө нь хийжсэн юм дээр ингээд дур хүсэл төрөхгүй бол өмнө нь хийж байгаагүй юм хийж үзээ те аль нь миний дуртай юм байх нь уу гэд ингээд хайгаа явах явцад тэр мэдрэмж арилждаг гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр чи яг ингээд дургүй юмаа хийж явсаар байгаад яг сэтгэл хоосрол гэдэг рүү орцсон байна те. Эргээд дуртай зүйлээ олсон чинь тэр мэдрэмжээс гараа авсан байгаа байхгүй. Тэгэхээр хүн тэгэл өөрийнхөө дуртай зүйлийг одоо за зүн бэлгтэй ч вэ, улаач биш ч вэ, ямар ч вэ те. Өөрийгөө олох тэр өөрөө багасаа дуртай байсан те. Тэр нэг хүн болгонд төрхтөө нэг тийм өгөгдөл байгаа даа шүү дээ. Юу хийх гээд ирсэн нэг те. Тэр ямаа нэг замаас нь дунд нь хүн төөрчдөг юм шиг байна шүү дээ. Тэрийг олохын тулд энэ одоо тусаллах дэвтэр болж тарж байгаа байхгүй тий. Тэгээд тэр чинь бас дуртайгаас гадна тэр чинь өөрт нь өгөгдөл нь яг байдаг байхгүй. Одоо бас чадвартай байна гэсэн үг шүү дээ. Нөгөө дургүй өсөхгүй байгаа юм чинь болохоор бас ингээд нөгөө өгөгдөлтэй хүмүүс яаж чадвар дотор давхар ингээл өөртөө итгэл унаалж юм ингээд бушаал яваад байдаг байхгүй. Яг яваад байдаг байхгүй жоо би л тэгсэн байхгүй ер нь бол тий. Тэгэл одоо өөр дээрээ тохиолдсон л юм ярихгүй бол хамаагүй бас тэр чин тэгдэг гэдэг гэж ярмааргүй л юм л да. Гэтэ ер нь бол маш чухал. Ер нь бол баг хамгийн чухал юм шиг санагдсан шүү тэр өөрийнхөө дуртай юмыг хийх гэдэг чинь. Харин тий. Би бол яг олон хүн дээр ингээд ажиглаад байгаа байхгүй юу. Тэгээд өгнөхөд хүн ингээд дуртай зүйлээ хийхээр тэр та өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах нь айгу гайг болчт юм шиг. Тэгэхээр яг дуртай юм олчих юм бол тэр мөнгө олно уу, яана уу хамаагүй сэтгэл нь сайхан дүүрээд жаргалтай болоод тэгж ирдэм шиг байна. Тэгээд яг тэр хүсэж байгаа юм хийж байгаа юм чинь магадгүй илүү нөгөө сайн хийх бах. Тэгээд тэр сайн хийж байгаа юм чинь ямар ч юм сайн их юм бол үнэлгээ өндрөл байдаг шүү дээ. Цэвэрлэгээ сайн хийдэг хүн бол ингээл уурч залагдаад зөндөө сайн орлоготой болох бас боломж байдаг дэжлэхэн хүн дуртай зүйлээрээ ингээл хийгээл явж хахад нэг өдөр мөнгөн ч ороод ирнэ, жаргалтайч байна, сэтгэл дүүрэнч байна юм шиг байгаа юм тий. Өөрөөсөө эхэлж ижил ер нь бусад хүмүүс рүү хаан дээр та одоо өөртөө уучраа олоогүй хүн бол бусад руу чиглэхгүй юм шиг байгаа юм. Тэгин. Тий. Өөрийгөө нөгөө хайрлна гэдэг чинь ерөөсөө таних юм шиг үлээ шүү дээ. Манай өвдөцийн философт хайр гэдгийг чинь танин мэдхүүгээс хайр эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө таньж мэдэх гэж хичээх нь өөрийгөө хайрлахын одоо эхлэл болж тараад байгаа сте тий. Тэгэхээр өөрийгөө ч ямар хүн юу ч одоо сонирхтой, юу ч дуртай гэдгээ мэдхгүй тий. Мэдээж сул талаас байгаа тий. Ямар дутагдaltaй талтай, ямар айш аягтай юм тий. Тэрийгэ мэдхгүй явж ийсэн аа, хүн төгөрч ийсэн аа. Хүүхдээ болоо суучдаг. Тэгээд нөгөө өөрийгөө ч таних байгаа юм чи юу хүнийг таних. Тэгээд гэр бүл салалт малалт ихсээд байгаа юм шиг байгаа. Тэгэхээр энэ дэвтрийг бол за зүүн бэлэг даалт ертөнц мөрсөн сонирхтгүй байлаа ч гэсэн ер нь бол өсвөр наснаасаа баг ажиллаад эхэлчүүл тий хамгийн бодолтой нас ч өсвөр настэй. Тэгээд миний дэвтэр бол ямар ч байсан тийм нөгөө янз бүрийн шашны ч юм уу тийм хулуун энэ төр юуж яахгүй зүгээр асуултуудтай нэг юм арга барилтай тэгэл тийм л дэвтэр байгаа таа гэх. Би сальт юу харсан тэгэхээр яг л нөгөө өөрийгөө таних гэсэн дугаар дээрх тэрийг бүр яг гоё дэлгэрүүлээд ажиллахад амархан болгоод асуултуудын сайхан тавьсан тийм харагдсан. Тэгээд сонсогчд маань ялангуяа нөгөө өсвөр насныхаа хүүхдүүдэд ч юм уу те дүүнерт ч юм уу баг аваад бэлгэлчих юм бол айгүй зүгээр санагдаж байгаа. Тэгэх юм бол хүн нөгөө мэрэгжил сонголтоо хийхээс өмнө шүү дээ те өөрийнхөө авьяас чадварыг хүн чинь эсвэл сул талыг харж иж мэрэгжлээ сонгох юм бол тэр чинь одоо бидний насан туршийн цаашдын нөгөө жаргалтай байх тийм үү? Дургүй юм хийгээд байх юм бол сэтгэл хоосорч бүл ийм нөгөө сөрөг дагавартай байх гэдэг шүү дээ. Наад шиг л одоо 31 нас хүртэл депресдгүй байх нь шүү дээ. Тийм дуртай юм хийж амьдрна гэдэг чинь бол баг амьдралын хамгийн том ололт амжилт үстэй тий. Тэгээд дээрэс нь өөрийнхөө тэр нэг онцлогийг таниад мэдчих юм бол тэгээ ирээдүйн зорилгоо эн чинь бас тодорхойлоод айгүй тустай. Тэнгүү тэр зорилготойгоо нийцсэн санаа оноо нэгтээ тэр хүнийг
хүнтэй уулзрах магадлал өндөрсөд байгаа зү тий. Тэгээд тийм хүнтэйгээ уулзрах юм бол эргээд гэр бүл салахгүй хүүхэд өнчрөхгүй байх тэр нөхцөл нь бүрдэж чинь гэсэн үг. Тэгэхээр аль болох одоо жоохон өсвөр насныхаа сэгсүүлдээд хүүхдүүдийн дэвтрийг санал болгуул. За тэгээд ер нь бид нар чинь тэгэл 30 40 дэх ч гэсэн ингээд өөрийгөө таньж мэдээгүй зөндөө явж штэ өөрхий. Тэгэхээр тийм хүмүүс маань ч гэсэн ингээд ажиллахад бол маш хэрэгтэй. Хүн чинь ингээд манай өвдөц яриагаар бол юм сонсоод өнгөрөх бол зүгээр мэдлэг гэж байгаа тийм мэдлэгтэй хүний юу мэдсэн юмаа бодит амьдрал дээр хэрэгжүүлэх чинь боловсралтай хүний шинж гэж байгаа. Тэгэхээр бид нар чинь нэг боловсралтай л гэж яриа л гэдэг яг эсэмдрээ хэрэгжүүлэхгүй бол тэр чи одоо боловсралтай хүн гэж хэлэгдэхгүй байна шүү дээ. Тэгэхээр маш хэрэгтэй. Дээрэс нь надад амар их мөнгө хэмнэх юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо бид чи өөрийгөө таних гал сэтгэл зүйчдэр очдөг штэ. Сэтгэл зүйчд чинь одоо сайн сэтгэл зүйчдэр очихгүй бол бас цаг мөнгөний гарц юм билэ. Сайн нь бол дор ажил цагийн 100,000 штэ. 100,000-аас дээш. Тэгэхээр энэ бол нэг цагийн мөнгөнд хүрэхгүй хэд юм бэ? Нэг 10-20 минутын баг сайн сэтгэл зүйчийн мөнгөөр төлөх мөнгөөр бүр өөрийгөө одоо тий дутагдaltaй тал, давуу тал юунд дуртай юм тий ямар бага насны травматай гих мэтчлэн за ирээдүйн нөгөө сүнсний зорилго гэдэг дээр ч байдаг асуулт бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр сүнсний зорилго нь яг юу юм? Тэгээ ирээдүйд одоо төлөвлөгөө хийхэд бас боломжтой ингээд насаар нь тавьсан байгаа байхгүй тий. 3 жилээр өнгөрсөн 3 жилд би юу хийсэн? Одоо би хинтээ харьцсан? Хин нь надад одоо таалагдсан? Би хэнийг хайрлсан тий? Эсвэргээрээ хэнийг одоо гомдоосон тий? Юу хийж бүтээсэн? Тэрнээсээ ингээд дүгнэлт хийгээд тэгээд ирээдүйн 3 жилдээ би юугаа сайжруулах хэвтэй тий? Ямар чадвараа сайжруулах хэвтэй? Хаашаа би юу н чиглээд байгаа юм ч гэдэг юм уу тий? Гэх мэтчлэн яг ингээд ажиллахад боломжтой одоо хэдэн жил юм бэ? Насаараа баг хөтлөөд явчихаар юм дэвтэр харагдаад байгаа байхгүй юу? Эхний бүлэг нь уусаа 60 жилийн түүх гэдэг яг 60 нас хүртэл байгаа. Уншихаар нэг өөр бичгээр чинь нөгөө юу жилээ давхар ажиллаад илүү сайн тогтоогддог энэ төр гэдэг штэ. Ер нь өөртөө үлгэн шинжилгээ хийхэд айгу амар. Тий. Тэгээ тэр утгаараа ер нь тэгээд хэрвээ сонирхсан хүмүүс нь авч ивэл нөгөө бити хадгалаарай сайхан үр дүнгийн гаргаад насаараа тий хөтлөөрэй. Хамгийн гол нь тэр чинь нөгөө та нарт л үр дүн хүн чухал болохоос биш. Тэгээ тэр нь л одоо хамгийн чухал шүү дээ. Түүнээс зүгээр ингээ худалдаж аваад хадгалжвал анхнаасаа баг худалдаж авахгүй байсан дээ шүү. Тэгэж бодогдоод байгаа байхгүй надад хүмүүс авсан бол сайхан өөртөө ажиллаад тэгээд ингээд нэг ч ихсэн хүн өөрийнхөө нэг тэг анзаардгүй юмыг анзаараад нөгөө дотоод дуу хоолой сонсдгүй байснаас сонсдог болчих юм бол одоо тэр чинь тэгэл за тэгээд энэ дэвтрийг та бүхэн минь сонирхож ивэл за яг зарагдж байгаа нь бол 39,000 юм байна. Тэгээд 8 шарга төвийн одоо арга бэлэг гэ тэрний 3 давхартай төлөв. 3 давхартайгаа өөр бусад миний одоо ярьдаг дугааруудын ихэнх ном нь тэнд зарагддаг. Тэнчэнээс шууд өөрөө очиод авч болно. Эсвэл хүрэлтээр авъя гэвэл 5,000 нэмэгдээд 44,000-аар тэгээд номын зохиолч маань өөрөө хүргэж өгж байгаа юм байна. Тэгээ аз хур мэр гээд номын дэлгүүрүүдээр уг нь бол бас зарагдаж байгаа юм байна. Арай тэгтээ 39-өөс үнэтэй байгаа байх гэж байна. Дэвтрийн тэр пэйж хуудас Instagram эдрийг нь бол бас доор үлдээч линкийн холбогдох дугаарыг бас үлдээчи. Тэгээд ялангуяа өсвөр насныханд бэлгэлэхэд айгүй гоё зурагтай юм байна. Сонирхолтой уудахгүй байх гэж бодож байна. Энэ подкастыг хийж эхлүүлсэн бас гол зорилгууд юм аа. Нэг нь энэ хүмүүс өөрөөгөө хялбар зардал багтаа аргаар таньж мэдээсэй гэсэн зорилготой маань яг энэ дэвтэр бол нэг байгаад байна. Тэгэхээр бас л хэмд зардлаар өөрийгөө таних боломжийг олгож гин гэж би бодож байна. 39,000 төгрөг гэдэг бол өдөрт бол нэг 20,000-аар баг идээд байгаа шүү дээ. Захын одоо хоолны газар ороход бол тэр ерөөсөө л 2 хүний хоолны мөнгө зархаар юм дэвтэр байгаа. Тэгээд ингээд дүнээд явахын ач холбогдол нь гэхээр хүн ингээд өөхөх үедээ
өнгөрсөн амьдралаа дүгнэхээр хийгээгүй ажил маш их байдаг. Хүн амьтныг гомдоосон их юм байдаг. Маш их харамслыг хүнд төрүүлдэг юм байна л да. Тэгэхээр бид нар өөхөх үедээ харамсахгүй бай гэж бодвол ийм дүгнэлтүүдийг за өдөр сараар биш юм хахад ядаж жилдээ нэг за ядаж 3 жилдээ нэг удаа ингээд дүгнэлт хийгээд явчих юм бол бид нар өөхөхтэй харамсахгүй хүж болохоор байна тий. Магадгүй эрэлгийн дэнсэнд очихдоо гайгүй өвлийн үртэй тий. Тэгэхээр тэр зүйлд маань бас их тусд юм болохоор ийм хялбарчилсан ийм дэвтэр байна гэж дүгнээд байна. За тэгээд дараагийн ярилцлагууд дээр яг ийм зүүн бэлэг, зүүн мэдрэмж нь хөгцсөн ийм даалт ертөнцтэй ямар нэгэн байдлаар холбогдсон ийм хүмүүстэй ярилцлага хийгээд явах юм байгаа. Тэгээд өөрт тохиолдсон өөрийнхөө амьдралын түүх, өөрт тохиолдсон зүйлсээ бусадтайгаа хуваалцах сонирхолтой хүмүүс ивэл бас надтай холбогдоорой. Мэдсэн мэдлэгээ бусдад түгэн гэдэг маань маш сайхан зүйл байдаг. Хүн болгоныг ном гэд үзэх юм бол манай ярилцлага болгоно шинэ номыг танд давчилж хүргэж байгаатай яг адилхан гоё тэгээд хизээч давтагдахгүй тийм дугаарууд байна гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд донешн хийж байгаа хүмүүстээ маш их талархаж байна. Бас комент үлдээдэг хүмүүстээ маш их баярлалаа. Монголчуудын тэр нэг хүнд үг, урмын үгний баялаг яасан их юм бэ гэдгийг би энэ комент бичиж байгаа. Тэгээд донешн бичгтээ бас утхан дээр нь гоё урмын үгнүүдийг бичдэг. Монгол хэлний үгийн баялаг маш өргөн хүрээний юм байна гэдгийг мэдэртэл тэгэж гоё бичиж байгаа хүмүүс байгаад байна. За тэгээ өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяр таа.